Сайн байцгаана уу? Идэгмээргүй гэхдээ подкастын энэ удаагийн дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Өнөөдөр бидний идэгмээргүй сэдв бол чөтгөр байдаг гэдг нь идэгмээргүй маа. Гэхдээ яг үнэн үү гэсэн сэдвээр Есүсийн хаанчлал Христийн чуулганы пастор ноён нар мандахыг урьж авчирсан байна. За танд орой мэндийг хүргэе. За орой мэндийг хүргэе. За бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэнд баярлалаа. За мэдээж бас амаргүй сэдв байгаа гэдгийг та ойлгож байгаа бах. Тэгэхээр Христ итгэлийн хувьд ингээд бурхан энтер гэж ярингууд чөтгөр тэгвэл яа гэм бол гэсэн нэг ойлголт байгаад байна. Тэгээ би ингээд асуугаад үзсэн чинь чөтгөр гэдэг ойлголт Библиэлд бас байдгийг ингээ хүмүүс бол ярьж байна те. Мэд чинь. Тэгэхээр чөтгөр яг байд юм уу? Эсвэл зүгээр юм чөтгөр мөтгөр гэдгээр хүмүүсийг айлгах арга техник л ашигладаг юм уу те? Энэ талаар хоёул яри. Хэрвээ байдаг бол идэгмээргүй гол нь үнэн үү гэсэн сэдвэр. Тэр юун түрүүнд хамгийн ихний асуулт маань чөтгөр байдгүй гэдгээс л асууя л та танаас. За чөтгөр байдаг гэдгийг бол мэдээж нийтлэг те бүх улс үндэстний хүмүүн төрлөختөн ер нь бол нийтлэг ихэнх нь л чөтгөр байдгийг бол мэддэг, ойлгодог те. Ер нь бол тийм ихтгэл үнэмшил байдаг. Нөгөө талаас монголчууд бол тийм ялангуяа монголчууд бол их сүнслэг ард юм шүү дээ. Тэгээд ер нь бол ярилцж явахад ихэнх хүмүүс чөтгөр байдгийг те итгэдэгээс гадна мэдэрч үтсэн, зарим нь харсан те яг тэр нөлөөнд нь орж үтсэн тухайга маш олон хүмүүс ярьдаг. Нөгөө хий үзэгдэл, мүзэгдэл гээл хээр замд явж яхад эсвэл чөтгөртэй байшин гээл те. Тэгэл айдас давтаал янз бүрийн түүхийг янз бүрийн хүмүүс ярина. Шашинтайч бай, шашингүйч бай. Бүх хүмүүс л ер нь ихэнх нь ярьд юм дөө. Тэгэхээр яг хуу бас нэг хараагүй хүмүүс олон байгаа шүү дээ. Харсан хүмүүс байгаа тий. Одоо жишээ нь би тэрийг харсан гэж байгаа хүмүүс байна. Хараагүй хүмүүс байна. Тэгэхээр хараагүй хүмүүс бол яг итгэхгүй байгаа. Тэгэхээр нэг асуултаар л хоёлаа бас яач л да. Та харсан уу? Та тэгж мэдэрч ирсэн тохиол байгаа юу? Байлгүй яг. За. За тэр түүхээс та гоё хуваалцсан ш. Тэр зөндөө түүхүүдээс. Яг одоо багада жишээлбэл тий одоо манайх одоо ээж маань мэрэг төлөв тавьдаг байсан. За. За тэгэл гэр оронд байна янз бүрийн бөө тий шившлэг хийдэг. Янз бүрийн хүмүүс ирнэ багасаа л тийм хүмүүсийг харж өслөө штэ. Тэгэл хүмүүсийн амьдрал хөв тавилан хилэн үзэн те. Тэгэл тохирхон ер нь ихэнх нь тохирндоо тэгэл тэр сүнслэг харанхуйн одоо хүчний нөлөө те хараал ерөөлийн одоо тэр бүх нөлөөг харж мэдэрч ойлгож өссөн. За тэр нөхцөл байдал хүүхэд байхад жишээлбэл одоо монголчууд ярьдаг чинь хар дарах гэдэг юм уу нэг юмд даруулах ч гэдэг юм уу те. Эсвэл одоо зарим хүмүүс ойлгоно те ингээд нөгөө орой ингээл унтах гэхлээр эсвэл гэртээ ганцаараа байх үед яг хажууд нэг юм байгаа нь яг мэдрэгдэх хэдийгээр нүдэнд харагдаагүй ч чихэнд сонсогдоогүй ч. Гэтэ зарим хүмүүс бол нүдэн дээр харсан чихээрээ сонссон дуу хоолойг сонссон зүйлүүд бол бас байдаг. Миний хувьд бол багасаа яг тэр сүнслэг тийм оршууг мэдэрдэг байсан. Тэгвэл тэр бол айдас дүрм. За тэгэл гэртээ ганцаараа байх үед эсвэл орой унтах үед тий хажууд эргэн тойронд одоо уг нь гэрийнх нь байгаад байгаа шүү дээ. Гисэн бүртлөө нэг сонин айдсын яг тэр нэг ямар нэгэн юм л хажууд байгаал дараа тавах гээд байгаа юм шиг тийм аимшигтай мэдрэмжүүд маш бодиттой мэдрэмж юу. Тийм зүйл дотор мэдэрч өсөж л да биний хувьд бол сүүлд нь бол яг мэдээж яста бодиттой утгаар нь харсан дуу хоолойг нь сонссон тийм үзэгдлүүд бол болж исэн. Зөв. Тэгэхээр багада ямар ч үсэн тэгж мэдэрч исэн. Сүүлд бол харсан юм байна шүү дээ. Сүүлд яаж харав? Сүүлд үү? Сүүлд яг би нэг одоо 3 хоногийн нэг семинар сургалтанд суух гээд. За. Тэгээд Улаанбаатарт нэг айлд ирсэн байсан. Ихчийн дэвлүү. Дайзын дэвлүү би тэрийг сайн санахгүй байна. За тэгэл нэг өдөр нэг хальт нэг дуг хийгээл авсан чинь хоёр сүнс. Одоо бид нар бол одоо нөгөө чөтгөрчин л гэсэн үг шүү дээ, тий. Яг хажууд өрөөд ирсэн байхгүй. Яг миний унтж байгаа орны хажууд хурж ирээд айгүй муухай. Ёрын бүр нэг бузар муухай дуугаар ингээд намайг яг илгэлж байгаа юм шиг ингэж инээлдэж байсан. Тэгээ би уг нь сэрүүн хөвжсэн байхгүй. Тэгээ хөдлөх гэсэн хөдөлж чаддгүй. Ярих гэсэн ярьж чаддгүй. Тэгсэн мөртлөө би сэрүүн байгаад байгаа шүү дээ. Яг ингээд нэг ямар нэг юмд ингээ хүлэгдээд та яг дарагч яахгүй. Дотроо би бол сэвсэрв. Тэгээд юм ярих гэсэн чинь хөөх гэсэн чинь хөөж болдгоо. Тэгээд дотроо би
сүулдэ жоохон уур хүрээд мөн новчнуудаа та нар яач чадахгүй штэ гэж би дотроо яг аман дотроо хэлсэн байхгүй. Гэхдээ амаараа бол хэлж чадаагүй. Яг дотроо. Тэгсэн чинь яг салхи шиг гэл алгуулсан. Тэгэл би ингээд тавигдаас ирчих واخ. Уг нь сэрүүн байгаа гэхдээ хөдөлж чаддаг. Тийм болж исэн. Сонирхолтой. Хүмүүс ч гэсэндээ энэ ийм зүйлүүд энээс ч бодтой зүйлүүдийг ярьдаг л да. Миний хувьд бол яг гоо иймэрхүү хэд хэдэн зүйлийг мэдэрсэн. Зөв. Зарим нь үнэмшихгүй ч баг. Ард зарим хүмүүс бол мэдээж бас үнэмшихгүй байх. Үнэмшихгүй зүйлийг ярихгүй. За тэгэхээр ер нь одоо тэдгээр нь яг сүнс байсан үгүй юу гэдэг дээр бас ингэ бодох юм бол жоох сонч юм шиг. Зүгээр энэ тархины процесс ингэ ядарснаас болоод ч юм уу те нэг дутуус ирдснээс болоод нэг тийм болсон юм биш үү энэ төр бас нэг тиймэрхүү ойлголт байдэн шүү дээ. Хүний тарих бүрэн сэрээгүй яг булчин удирдах нөгөө тархины тэр механизм сэрээгүй гэхдээ яг тэр ухамсар удирж байгаа сэрчхээр ингээ булчингоо хөдөлгөж чадахгүй юм ингээд ухамсартай байгаад идэг гэсэн нэг тийм юу байдаг. За тийм юм биш үү гэх мэтлэн та энийг одоо байдгийг яг яаж мэдээд байна? Наад үзэл бодол чинь ерөнхийдөө яг нөгөө бурхангүй тийм ээ. Одоо энэ шинжлэх ухаан талдаа одоо итгэл үнэмшилтэй хүмүүс гэж бас байгаа шүү дээ. Яг үүндээ бол хүн болгонд өөр ингэсэн янз бүрийн итгэл үнэмшил байгаа. Итгэл үнэмшлэлээр заавал шашинтай холбогдохгүй. Тэр хүний ертөнцийг үзэх үзлийг бүрдүүлж бий болгож зан чанар, хандлага, амьдралын утга учир, зорилгыг, үн цэнийг чиглүүлж өгч байгаа зүйл болгон тэр одоо хүн болгоны итгэл үнэмшил болж байгаа байхгүй юу? Жишээлбэл одоо за би өсөр хүүхэд байхдаа гэж хэлж болно. Багасаа миний итгэл үнэмшил ямар байсан бэ гэхээр би тийм шашинчсан хүн гэхээсээ илүү эр хүний талаарх би нэг итгэл үнэмшилтэй байсан. Тэгээ тэр итгэл үнэмшлийг хаанаас олж авсан бэ гэхээр одоо нөгөө байрныхаа ах нараасаа томчуудаасаа тий ямар итгэл үнэмшил надсуулгацсан байсан бэ гэхээр би жишээ ярьж байгаа. За байрны ах нар тий хүүхэд байхад зодтолддог, нүдэлддэг. За тэгэл бидний хооронд нь зодтолдуулна. Одоо нүүргээр нэлчүүрээр гарыг минь ингээд бидний гарыг ингэж ороож боксинг билий шиг тэр чи юм ховор байсан юм чи боксинг билий шиг ингэж нүүргээр нэлчүүрээр бидний гарыг ороож яваал хооронд ингээд зодтолдуулна. Тэгээд бидэрт сургадаг зүйл нь чи ирэх юм бол нэг цогцолтоор унгаах. Чи тэгж чадахгүй бол ирэх юм биш. Чи ирэх юм бол заавал архих хөстө. 3 удаа. Тэгээ за нэг эмсхайгаар нэг шил архих үживэл чи бол ирэх юм. Жинхэнэ өөр аймаар ирэх үү? Тий. За тэгээ дээрэс нь ирэх хүн чи бол одоо октооттой унтаж үзег бол ирэх хүн биш ч гэдэг юм уу. Иймэрхүү зүйлийг бид нэр хар багасаа сонсож өссөн. Тэгээ янз бүрийн одоо шоронгийн одоо хулиган атмануудын түүхийг сонсоод тэр жоохон өсвөр наснд байхдаа би эр хүн заавал шоронд орох хэрэгтэй байна л гэж бодцсон. Тэгээ бүр тийм шүлэгч зохиос. Тэгээ миний итгэл үнэмшил ингэж бүрэлдсэн. Яг би шоронд ч орсон, зодон зохио хийсэн. Яг л тэр итгэл үнэмшсэн замаараа явсан. Нөгөө талаасаа миний итгэл үнэмшил бас амьдралын утга учир үндсэн ад жаргал яаж ирэх вэ гэхээр би мөнгөтэй байвал. Би мөнгө олж ивэл ямар арга замаар болох нь хамаагүй хүн алчихгүй байхад тэгэл болоо. Тэр хотл хулгай дээрэм хамаагүй банк ухахад хамаагүй хүн л алчихгүй бол тэгээ мөнгөтэй бол ад жаргалтай болно гэсэн мөнгөтэй бол тэгэл амьдралыг хашраана гэсэн амьдралд чадаж байна гэсэн ийм үнэмшил итгэл үнэмшил ад байсан. Би энэ итгэл үнэмшлээрээ тэгээд нөгөө эр хүний тухай бас буруу итгэл үнэмшил ойлголтоороо яг энэ бүхнийг хийгээд би амьдралдаа маш том алдаа гаргасан. Тэгээд дараа нь харин би амьдралын маш өөр итгэл үнэмшилтэй болоод энэ газар дотор чамтай ярилцаа сууж штэ тий. Тэгэхээр шинжлэх ухаан гэдэг чинь бас өөрийн гэсэн нэг итгэл үнэмшил байна. Шинжлэх ухаан бол бурхан байдгийг үгүйсгдэг чөтгөр тийм ээ. Тэм шулмас одоо өөр юу гэдэг нь тэр харанхуй хүч байдаг гэдгийг үгүйсгдэг. Яг энэ бүхнийг зүгээр л яг шинжлэх ухаанаараа л тайлбарлах гэж оролдог учраас яг иймэрхүү тайлбар одоо хийдэг л дээ. Гэхдээ шинжлэх ухаанч төгс биш шүү дээ. Шинжлэх ухаан хөгжөөл явж байгаа. Шинжлэх ухаан хэдхэн жилийн өмнө юу гэдэг нь те огт харж чадаагүй тайлбарлаж чаддгүй байсан зүйлийг техник технологи хөгжих тусам энэ ийм байсан юм байна. Ийм буруу ойлголт байсан юм байна. Ийм бактерийн чинь одоо өөр хүчин зүйлс хүний амьдрал нөлөөлд юм байна гэдгийг нээх тусам ингээ хөгжөөд яваад байгаа. Шинжлэх ухаан бол төгс биш байхгүй. Харин шинжлэх ухааныг давсан тэр үнэн гэж бас байгаа. Тэр ариун библиэлд бол
чи боддоо өнөөдөр дэлхийд даяар 2 төрлийн эрдэмтэд байна. За. Тэр нь нэгдүгээр эволюцийн онолд итгэдэг эрдэмтэд. Зүйлийн үүслээс те одоо энэ ертөнцийн дэлхий бий болсон гэдгийг одоо үнэмшдэг, тайлбарладаг. Тэгээ өөр ингэсэн итгэл үнэмшлэлээрээ тайлбарлаж штэ. Гэтэл нөгөөх нь бол бүтээлийн онолд итгэдэг эрдэмтэд гэж байгаа. Энэ ертөнцийн дэлхий бүтээгчтэй гэдгийг Бурханд итгэдэг гэсэн үг тийм бурханд итгэдэг. Гэхдээ бурхан гэдэг нь бол хүний гараар зурж сэлсэн ийм урлагийн бүтээл биш шүү дээ. Бурхан гэдэг бол харин амьд бүхнийг бүтээсэн тэнгэр газар тэнгис далаа үзэгдэх, үл үзэгдэх энэ бүх ертөнцийг төг төмдийг бүтээсэн бүтээгч эзэн бурханы тухай ярьж байгаа гэдгийг бид ойлгох хэрэгтэй. Энэ бол шашинтай үнэндээ бол ямар ч хамаагүй зүйл байхгүй юу? Бид нар бурхан гэдэг хэллэгээрээ л жоохон шашинжуулсан тийм л одоо ойлголт өгöd байгаа болохоос ш яг үнэндээ бол эн чинь бүтээгч эзэн тэр монголчууд одоо тэнгэр гэж ярьдаг байсан. Мөнх тэнгэр эзэн гэж те. Тэр бүтээгчийн тухай ярьж байгаа. Итгэл үнэмшил үзэл бодол л доо. Тэгэхээр зарим эрдэмтэд бас тийм үзэл бодолтой байлгүй хаа. Одоо жилээс жилд ер нь бол олширч байна. Бүтээлийн онолд итгэдэг эрдэмтдийн нэрсийн жагсаалт нэмэгдэж байна шүү дээ. Тэгээд нэг хүн ингэж хэлсэн байдэ. Юу гэж вэ гэхээр шинжлэх ухаан ямар нэгэн нээлт хийхлээр одоо нэг оргилд гарч штэ нээлт хийгээл шинжлэх ухааны одоо урд өмнө хурж байгаагүй нэг оргилд хурж байна. За тэгэл бид нээлт хийлээ гэсэн чинь тэр оргил дээрх нэг агуугаас нэг Библи өрсөн номлогч гарч ирдэг гэж байгаа байхгүй. Энэ бүхэн Библи дээр аль хэдийн бичээтэй байгааг ярьж эхэлдэг гэж байгаа байхгүй. Тэр бол үнэн шүү. Шинжлэх ухааны ихэнх нээлтүүд эрдэмтэд тийм үү? Одоо агуу нээлтүүдийг хийсэн эрдэмтдийн ихэнх нь өөрсдөө бүтээлийн онолд итгэдэг эрдэмтэд байсан бөгөөд Библиэс бас тэр хүмүүс маш олон нууцуудыг нээж одоо нээлтүүдийг хийж исэн тийм хүмүүс бас байдаг шүү. Тэгэхээр Библийн шинжлэх ухаанч байдал бол тусдаа айгүй өргөн сэдв юм байла. Тэгээд тэрийг ингээд аваад үзэхээр бас Библи өөрөө шинжлэх ухаантай зөрчилдөн гэхээс илүү энгийн хэлээр шинжлэх ухааны том ойлголтуудыг бичсэн байдаг юм аа. Яг үүндээ одоо ингээд Библийг шинжлэх ухаанаар үгүйсгэж болдог байсан бол сайхан л байна. Даанч одоо болохгүй юм да. Гэт ярьж байгааг бол би сонсч илаа бас энэ талаар холбоотой нэвтрүүлгүүд манай одоо хуудсан дээр бас бичигдсэн байгаа. Тэгэхээр тусдаас айгүй том сэдвэл дээ тий. Тэгэхээр яг Библи тэгвэл одоо яг Библи ярьж эхэлснийх танаас асууя л да. За тэгвэл Библи дээр энэ чөтгөр мөтрөгээ бас бичсэн байна уу? Эсвэл хүмүүс зүгээр яг ингэ мэдрэмжээ тий. Аяг тэгж мэдрэгдээдсэн болохоор энэ ингэ чөтгөр байдаг байхаа гэж хэлээд байна уу? Библи дээр би одоо хүүхэд байхасаа их олон ном зохиол уншиж байсан л да. Тэгээд багада уншсан ном зохиолуудаас одоо там Дэважин болон чөтгөр тий муу сүнсний талаар янз бүрийн мэдлэг ойлголт авч яасан боловч яг үнэндээ бол маш дутуу мэдлэг бас ихэнх нь мухарсгийн мэдлэг ойлголт байсан. Харин ариун Библи уншаад ариун Библи дээрээс сүнслэг ертөнцийн талаар жинхэнэ үнэн бодтой маш өргөн дэлгэрэнгүй тийм мэдлэгийг үнний мэдлэг гэж ярьдаг л да. Тэр үнний мэдлгүүдийг олж авсан шүү. За. Тэгээ тэр донд нь чөтгөр бас байж гэнэ үү? Байлгүй яг уу. Тэр моёрын сүнстэй тэр харанхуй хүч гэж хэлдэг. Библиэлд Эфес номны 6 дугаар бүлгийн 12 дээр маш тодорхой нэг ийм зүйлийг хэлсэн байдаг. Бидний тэмцэл бол гэж хэлсэн байдаг. За. Энэ бол бидний дайн бол гэсэн утгатай бас үг шүү дээ. Тэгэхээр энэ хүн төрлөختөн бид нар дайнд байгаа гэсэн үг. Бид нар дайн гэхлээр бас одоо Орос Украины дайн ч юм уу те. Одоо Израиль Палестины дайн ч юм уу дэлхийн одоо эх орны 1-2 дугаар дайн шиг ийм дайнаар тэмээ төсөөлж ойлгож байгаа. Гэхдээ нөгөө талаас сүнслэг дайн гэж байгаа. Библи бидэнд сүнслэг дайны талаар өгүүлдэг байхгүй юу? Тийм учраас бидний тэмцэл, бидний дайн бол махбод цусны эсрэг биш ээ гэж Библи хэлдэг. Гэтэл өнөөдөр хүн төрлөختөн хоорондоо дайтаж те яг мах цустай хүмүүс, яг хүмүүн төрлөختөн энэ бодгал те бие биентэйгээ тололдож байна. Харамсалтай нь бас эхнэр нөхөр хоёр те бие бинийгээ харааж зүхэж доромжилж хайр сэтгэлээ үгүй хийж бие бинийгээ хүчрхийлж те бие бинийгээ үзэн ядаж байна. Өр хүүхдүүд аав ээж нар хоорондоо өндөө бол аимшигтайгаар тэмцээд байна гэж байна. Тэг бие бинийгээ шархлуулж тэг тэгэл бие бинээсээ шархалж гэр бүл ийм сайхан эв нэгдэлтэй хайраар дүүрэн байх хэвээр амьдралууд хоорондоо алалцж байгаа тий. Гэтэл Библи
Бишээ, бидний тэмцэл бол, та нарын тэмцэл бол мах цусны эсрэг биш үү дээ. Бие биентэйгээ биш. Харин энэхүү харанхуй хүчний тэр муу ёрын сүнслэг хүчний эсрэг. Тэр харанхуй хүчний захирагчд эрх мэдлийн эсрэг гэж хэлсэн байгаа байхгүй юу? Тэгээ энэ захирагчд эрх мэдэл гэдэг маань энэ төр засгийн удирдагчдыг хэлээгүй шүү дээ. Харин эрх мэдэл захирагчд гэж маш хүчирхэг үгээр хэлсэн. Тэгэхээр энэ харанхуй хүч, муу ёрын харанхуй хүчинд эрх мэдэл байна. Тэдэнд бас маш олон янзын хүчнүүд байна. Яг Эфес 6:12-оос харах юм бол энэхүү харанхуй ертөнцийн хүчнүүд гэж олон тоон дээр хэлсэн. Тэгээд тэнгэрлэг бузар муугийн сүнслэг хүчний эсрэг тэр захирагч эрх мэдлийн эсрэг гэж. Тэгэхээр энэ захирагч эрх мэдэл гэж юу хэлж байгаа вэ гэхээр тэр одоо чи битээр яриад байгаа тэр муу ёрын сүнс, тэр чөтгөр шулмас гэж яриад байгаа. Тэр аратан монголчууд янз бүрээр нэрлсэн байгаа юм л да. Шашинлаг хэлгээр бол мангас, чөтгөр шулмас гэдэг шиг. Ариун библийн хэлгээр бол тэр харанхуй хүч, муу ёрын сүнс, тийм ээ. Янз бүрээр бас өөрийн гэсэн нэршилтэй л дээ. Энэ хүч хувь хүнийг, гэр бүлийг олдолж авах үед, тэр байтугай бүхэл бүтэн хотыг, улс үндэстнийг олзож авах үед юу болдог вэ гэхээр тэр аллах хүч хэрхийлэл, худал хуурмаг, залмих те, хараал зүхэл, тэр завхай садар самун, тэр улс үндэстэн үнэхээр сүрч үүдэг. Тэр ядуурл, тэр гаж тачаал, ижил хүйстэн те, энэ ёрын мухай юм ингээд цэцгэлэн хөгжөөд эхэлдэг байгаа юм л да. Бид нар энэ хувь хүнийг ингэж бузарлаж, хүсээгүй амьдралаар амьдруулж, хүсээгүй зүйлсийг үйлдүүлж ингэж явж байгаа тэр захирагчдын эсрэг, тэр бузар муугийн эсрэг гэж Библи хэлдэг. Тэгэхээр бидний тэмцэл энэ бузар муу хүчний эсрэг болохоос зүгээр юм мах цустай хүмүүсийн эсрэг бишээ гэсэн Библи хэсэг юм байна шүү дээ, тийм. Библи бидэнд өөрөөр хэлбэл бид нар ингээд хоорондоо тулж байгаа шүү дээ. Энэ нөхрөөс боллоо миний амьдрал ч гэдэм үү те. Энэ эхнэрээс энэ нөхрөөс боллоо. Ер нь нөхрөл аз жаргалгүй амьдарч байгаагийн. Энэ ааваас ээжээс эсвэл энэ төр засгаас ч гэдэм үү ингээд бид нар ямар нэгэн хүнийг буруутгаад байдаг. Гэтэл Библи бидэнд үгүй энэ бүхний цаана хүнийг олзлон аваад те хүсээгүй зүйлсийг үйлдүүлж байгаа. Тэр бузар шунлаар олзолж авдаг. Тэгээ юугаар олзолж авдгийг Библи бол маш тодорхой хэлсэн байдаг байхгүй. Тэгээд олзолж гэдэг нь одоо яг эрхэндээ оруулна гэсэн үг үү? Тэгэлгүй олзлно гэсэн үг шүү дээ. Олзлно гэдэг маань одоо жишээний хаяулаад олзлох тухай ярьж байгаа шүү дээ. Тэгэлгүй. Үг нь бол те олзлол гэдэг бол Библиэлд хоригдлууд гэж бас хэлсэн байдаг. Бас олзлол гэдэг үгээр илэрхийлсэн байдаг. Бас хүлээс гэдгээр хэлсэн байдаг. Хүлээстэй хүмүүс. Тэгээ тус бүр өөр ингэсэн бас тэр утга учирыг хэлж байгаа юм л да. Жишээлбэл одоо муу ёрын сүнс хүмүүсийг одоо хүлнэ гэдэг маань. Жишээлбэл хүлээтэй хүн юу хийж чадах вэ те? Зүгээр төрслөө юу ч хийж чадахгүй шүү дээ. Талхаж явж чадахгүй. За тэгвэл муу ёрын сүнс жишээлбэл хүнийг хүлэх үед хүмүүс яадаг вэ гэхээр одоо жишээлбэл айц түлэгдсэн үед юу ч хийж чадахгүй. Уг нь бол авьяастай, чадвартай, уг нь жоохон хичээчгэд уг нь тэр хүн амжилтанд хүрэх хүн байгаа. Болох гэдэг. Тэгтэл айцсаар нь хүлчиж байгаа байхгүй. Тийм учраас айц давцсан хүн өөрөөр хэлбэл хийдгүү, хөдөлдгүү. Эсвэл залхуурлаар хүлчдэг. Залхуурлын цаана бас сүнс байдаг. Тэр хүн уг нь жоохон хичээхэд маш их амжилтанд бас хүрэх хүн. Тэр амьдралаа аваа явчихна. Гэтэл яадаг вэ гэхээр Библиэлд нэг юм үг гэдэг. Залхуу хүн гадаа арслан байна гэж хөдөлдөг маа гэж. Юу ч хийхгүй. Гадаа арслан байна. Тий. Худлагаас айгаад ийн гэсэн үг. Тий. Янз бүрийн шалтгаан зохиож чадахгүй юу? Тий. Шалгахгүй те гадаа арслан байхгүй байхад. Тий. Тэгээ янз бүрийн төсөөлөл, янз бүрийн зүйлдээ хүлэгдсэн. Тийм учраас тэд нэр авьяас байна. Хүнээс дутах юм алга. Тийм ээ. Гэхдээ тэд хөдөлдгөө хийдгүү. Тэгээ Библиэлд бас залхуу хүн бол яг хаалга нугсан дээрээ эргэлддэг тийм үү? Тэр шиг худлаа хий эргээд орон дээрээ эргээд идэг. Тий. Жохон унтаадахыг, жохон амраатахыг тэгээд хоосон ядуу байдал зэвсэг агссан товнуулчин шиг ирнэ гэж хэлсэн байдаг. Тэгээ энэ бүхний цаана бас жишээлбэл тэр харанхуй хүч хүнийг айцсаар юм уу, эсвэл залхуурлаар юм уу, эсвэл ичгүүрээр маш их хичимхий хүмүүс байдаг. Уг нь бол тэр хүн маш их юм боддог, маш их ухаантай, маш их сайхан мэс чанартай, хүн чанартай. Тэгэхдээ ичимхий байдлаас тэр ичгүүрт хүлэгдсэн учраас ичгүүрээсээ болоод бас нийгэм рүү гарч чаддгүй. Хүмүүсийн өмнө өөрийгөө илэрхийлж чаддгүй. Тэгээд яг энэ ичгүүрт хүлэгддэг.
энэ ичгүр энэ бүхний цаана муу сүнс, муу ярийн хүч хүнийг янз бүрийн нөхцөл байдлаар хүлж тэгээд хийх ёстой, амьдрах ёстой, явах ёстой замлаар нь хувь тавилангаар нь амьдруулдаггүй. Тэр одоо хүлээс байгаад байдаг. Олзлогдох гэдэг бол бүр өөр хэлбэр, хоригдол гэж бас Библиэлд хэлсэн байдаг. Есүс одоо Исая номны 61:1-ээс 4-р ишлэлдэр ишлэлийг Есүс ирээд төрлөх хотод тунхагласан. Тэгээ тэр ишлэл бол Есүсийн тухай иш үзүүлэг байсан баг юм л да. Эзэн бурхны үзүүлэг гэдэг нь зөгнөлсөн үг гэсэн шүү дээ, тийм. Есүсийг энэ дэлхийд төрөхөөс өмнө 700 жилийн өмнө Исая гэдэг зүнж Есүс Христийн энэ дэлхий дээр ирээд юу хийх тэр амьдралын тэр үйлчлэлийн зорилгыг тунхагласан байгаа. Одоо зөгнөж. Есүс ирээд өөрийн үйлчлэлээ эхлэхдээ өөрийнхөө төрлөх хот одоо өссөн хот Назартаа ирээд тэгээд синагогт ороод тэр синагог гэдэг нь одоо еврейчүүдийн цугладаг тухайн үеийн одоо сүм чуулган байгаа юм л да. Тэгээд тэнд ороод тэр өөрийнх нь талаар зөгнсөн зөвлөлийг тунхагласан. Өнөөдөр энэ үг та нарын сонсголд биелэлээ олж байна гэд тэгээд эзэн бурхны сүнс миний дээр байна. Тэр надад ядуус сайн мэдээг тунхагл гэж тэр намайг тосолсон, томилсон юм. Тэр намайг илгээсэн нь хоригдлуудад эрх чөлөөг тунхаглаж, хүлээстэй хүмүүсийг чөлөөлж, дарамтанд байгстыг эрх чөлөө тэр амар тайвнаар дүүргэж, сохрыг хараа оруулж, дүлийг чихийг онгойлгохын тулд юм а гэж хэлж байсан баг. Тэгээд Есүс яг л энэний дагуу амьдэрсэн. Есүс энэ дэлхийд ирэхдээ диаволын үлсийг буюу одоо чи битээр яриад байгаа тэр чөтгөр шулмсуудад хүлэгдсэн тэр чөтгөр шулмсын иргэшээлд гэр бүл үр удмаараа боолчлогдсон айж зөвхрөн хүлэгдэж тэ зовхсгүй зовлонгоор зовж хийхсгүй амьдралаараа амьдрахсгүй амьдралаараа амьдарч байгаа тэр хүмүүсийг чөлөөлөхөөр Есүс ирсэн, энийг хийсэн. Есүс маш олон хүмүүсийг чөтгөрөөс тэр хараалаас чөлөөлж явж исэн баг. Одоо шууд түүхийн хувьд асууж л дээ. Есүс Христ энэ дэлхий дээр байх үедээ яг тийм одоо чөтгөр шулам энтертэй тэмцэжсэн гэсэн үг үү? Тэгэлгүй яг. Тэр нь түүхэнд одоо яг яаж үтсэн вэ? Есүс ингээд нэг чөтгөртэй байлдаад гэвдсэн байт юм уу? Есүсийн ирсэн зорилгонч тэр өнөөдөр хүн төрлөختөн нүглээс болоод муу нэгнээ тий. Тэр муу сүнсний боол хоригдл болсон. Бүр гэр бүл үр удмаараа зарим нь бүр хот улс үндэснээр зөлмүүлж яг энэ сүнслэг хараалт дотор явж байгаа байхгүй. Харин Есүс ирэхдээ тэр зорилго нь би ирсэн нь алдагдсан нэгнийг ирж хайж олохын тулд ирсэн бөгөөд тэр диаволын буюу тэр муу ёрын харамхун хүчний ажлыг нураахаар ирсэн гэсэн. Тэгэд Есүсийн амьдралаас энэ бүх харагдсан. Нэг удаа Есүс тэр орон нутгийн одоо цуглаанд Бурхны үгийг номлож байх үед тэр дотор байсан хүмүүс дотроос тэр муу сүнс шүглсэн хүн хашгирсан баг. Гэхдээ тэр үндэ бол хүн нь биш. Тэр шүглсэн сүнс нь тэр хүний амаар хашгиралтай юу гэж хэлж байсан бэ гэхээр хамгийн дээд Бурхны хүү Есүс ээ. Та биднийг цагаас минь өмнө зовоохоор ирвүү гэж таныг хэн бэ гэдгийг бид мэднэ гэж хүний дотроос маш олон дуу хоолоогоор тэр сүнснүүд хашгиралдан бид мэднэ гэж хашгиралдаж байсан байгаа шүү дээ. Энэ тэгэхээр Библийн түүх үү те? Түүх. Тэгээд Есүс дуугаа бай. Наа түүнээсээ гар гэж тушаахад бузар сүнснүүд тэр хүнийг газар тунгаад татвалзуулан тэгээд маш чанга дуу хоолоогоор хашгиран тэр хүнээс зайлав гэж. Тэр үүнийг харсан хотын тэр хүмүүс айдас тавтаж энэ хүн хэн бэ? Түүний үг сургаал ямар эрх мэдэлтэй юм бэ? Бузар сүнснүүд хүртэл түүний эрх мэдэлд эрхшээлд орж байна шүү дээ гэж. Тэгээд ингээд Есүсийн үйлчлэл эхэлж байгаа байхгүй. Тэр Евдээ даяар те еврей тэр газар нутаг даяар одоо Израиль даяар түүний тухай зар ертөсөө тэр үед хэвлэл мэдээлэл гэж байгаагүй шүү дээ. Гэхдээ зүгээр. Тэгэхээр Есүс Христ яг чөтгөртэй ингээ бодитоор тулгарсныг хөндлөнгийн хүмүүс хараад тэгээд ийм болсон гэдгийг ингээ түүх болгоод бичсэн байх нь шүү дээ те. Энэ бол зүгээр Библиэд Есүс чөтгөрүүдийг зайлуулсан ганц л түүх шүү дээ. Зөндөө олон байдаг. 10 түүх байгаа. Тэр дотроос маш их сонирхолтой хамгийн аимшигтай одоо тулсан тэр сүнс бол нэг хүнд тэр Гадар гэдэг нутагт байсан. Одоо нэг хүн байна. За. Тэр хүн болохоор муу ёрын сүнсэнд эзэмдүүлсэн хүн. Тэгээд хүмүүсийн дунд амьдэрдэггүй. Яг гэвэл маш харгис. Тэгээ хүмүүс түүнийг барьж хүрэл гинжээр хүртэл төмөр гинжээр хүртэл ингээ гинжлээд ингээд
хүлчглэр хүнний одоо хүмүүн бусын хүчээр тэр төмөр тэр хөрөлгөнжүүдийг тас татаа хийдэг. Та одоо махан биетэй хүн гинж тас татна гэсэн үг. гинжийг тасалдаг байна тий. Тэгээ хувцас өмсдөг, нүцгэн явдаг. Тэгээд байнга чулуугаар өөрийгөө ингээд нүдэж явдаг. Булшнуудын дунд амьдардаг ийм хүн байсан баг. Хотынх нь маш их айдас авцсан байдаг энэ хүнээс болж. Тэгээ Есүс тэр Гадарын нутагт очиод тэгээ Есүс тэр хүн дээр очив. Өөрөөр хэлбэл Есүс Амир бяртаа нөхөр дээр тий. зүдэрсэн тэр ядарч байгаа, тэр боолчлд байгаа тий. Тэр хөөрхийн өрөвдөлтөө тэр хүнийг ирж хайж олсон байж шүү дээ. Хүн болгонд хүнийг үзэн ядаж түүнээс бас айж тийм ээ. Ингэж явж гин тэр хүн ч гэсэндээ ингээд булшин дунд амьдардаг, хувц өмсдгөө нүв нүцгэн явдаг. Тэгээ байнга өөрийгөө чулуугаар нүдэж явдаг тий ийм хүн байгаа байхгүй. Тэгээд энэ хүн дээр Есүс нуур гатлан очиод тэгээд энэ хүний дотор байгаа сүнснүүдээс асуусан. Есүс хэлээд хэлсэн байгаа юм л да. Энэ хүнээс зайл гэж. Тэгсэн чинь тэр сүнснүүд Есүс юу гэж хэлсэн бэ гэхээр та биднийг цагаас минь өмнө зовоохоор ирсэн үү гэж. Бас. Тэр сүнснүүд ярьж байна. Есүст нэрийг асуусан чи хэн бэ гэсэн чинь бид олуулаа учир биднийг легион гэдэг гэж хэлж байгаа байхгүй. Тэгээ легион гэдэг нь одоо Ромын эзэнт гүрний хэллэгээр бол одоо 10,000 цэргийг легион гэж хэлдэг. Легионер гэдэг нь 10,000 цэргийг удирддаг жанжин. Тэгээ та нар боддоо тэр хүн зүгэлцсэн тэр сүнс өөрсдийгөө легион гэж байгаа. Өөрөөр хэлбэл түмт гэсэн үг. Цэргийн хэллэгээр, айрмын хэллэгээр хэлсэн байгаа шүү дээ. Зүгээр нэг тооны хэллэгээр биш. Бид бол түмт байна. Бид бол легион. Одоо Ромын эзэнт гүрний нөгөө янз бүрийн кино үздэг шүү дээ. Бид нар тэрүүн дээр легион гэж гардаг үстэй. Айрмын дайч. Тэгэхэд тэр хүний дотор шүглцсэн сүнснүүд өөрсдийгөө тэгж нэр. Өөрсдийгөө легион. Бид олуулаа учраас. Өөрөөр хэлбэл бүхэл бүтэн тэр чөтгөрийн те бүхэл бүтэн айрам хүн шүглцсэн байгаа. Тийм учраас магадгүй тэр төмөр гинжийг тас татчихсан баг. Тэгээд бас гайхалтай зүйл болсон. Тэр чөтгөрүүд Есүсээс юу гойсон бэ гэхээр биднийг битгий цагаас өмнө авч яваач. Цагаас өмнө гэдэг нь юу гэсэн үг? Тэдний хувь тавиланг Библиэлд бас бичсэн байдаг. Нэг өдөр цаг нь нэрэхлээр тэд мөнхийн галтнуур буюу одоо бидний хэлээд байгаа там. Библиэлд галтнуур гэж хэлсэн байдаг. Галтнууранд тэд хаягдах болно. Тийм учраас тэд цагаа мэдж байгаа. Тэгэд хожим тэднийг юу хүлээж байгааг тэд мэдж байгаа. Тийм учраас Есүсээс цагаас минь өмнө бити авч яваач. Та биднийг сүрэг гахаанд оруулаач гэж гуйсан баг. Есүсээс гуйж байгаа. Тэр хүн чүгэлцсэн сүнснүүд. Тэгээ Есүс гар гэж хэлэхэд тэр нэг хүн чүгэлцсэн байсан сүнс шүү дээ. Сүнснүүд. Тэгтэл тэнд яг дэрэгд нь 2,000 сүрэг гахаа идшилж байхад нэг хүнээс гарсан тэр сүнснүүд бүхэл бүтэн 2,000 сүрэг гахаад бүгд шүглсэн гэж боддоо. 2,000 гахаан шүглсэн гэсэн үг тий. Гахаа мууерын сүнсэнд тэр чөтгөрт одоо гахааны бие рүү ороод тэгэд юу болсон бэ гэхээр чөтгөрүүд тэр гахааг сүрэг гахаа. Тэр Галил нуурын их зэрэг дээрээс доошоо бүгд нисэж усанд живж бүгцгээсэн баг. Тэгэхээр бодоо 2,000 гахаад шүглэж шít. Тэгэхэд нэг хүнд байсан сүнс. Тэгээ тэр хүн дотроосоо Есүст ярихдаа бид бол легион гэж хэлсэн баг. Легион гэдэг нь 10,000 түмт гэсэн үг. Бид бол түмт. Тэгэхээр бас амар сүнс байсан гэсэн үг байх нь шүү дээ. Асар их шүү дээ тий. Гараад явсны дараа тэр хүн яасан. Тэгээд өстой гоё юм сануулчлаа. Тэгээд тэр хүнээс тэр чөтгөрүүд зайлахад тэр хүн ирүүл сав саруул ухаантай болоод Есүсийн хөлд суугаад Есүсээ би таныг хаач явсан дагая гэж хэлсэн баг. Тэгээ Есүс тэр хүнийг дагалдагчартайгаа явж исэн учраас тэр хүнийг хувцалсан. Тэгээд тэр хүн Есүсийг дагаж явахыг хүссэн. Мэдээж хинч дэх бах. Тийм аимшигтай боолчлол, харгислал, хүчирхийллээс одоо энэ хүн тэр хүн чинь бол хоригдл болсон байгаа байхгүй. Зүгээр нэг хүлэгдсэн хүн биш. Тэр бол хоригдл, тэр бол боол болсон. Тийм аимшигтай тэр бузар сүнснүүд тэр легион тэр хүний биед ороод тэгээд хайртай хүмүүсийг нь ямар их зовоосон бол энэ үнээр те.
тэр хотынхныг ямар их айдас давтуулсан бол тэгээд дээрээс нь тэр өөрөө ингээд нүцгэн амьдарч ховцсон өсдгүү. Ямар ч тийм нийгэмшил байх. Тэгээд өөрийгөө ингээд баян чуулгаар нүдэн тэр хүсээгүй зүйлээ хийгээл яваад байгаа нэг хоригдол байгаа ш төөрх юм. Ямар тарчилсан бол. Тэгээд тэр хүн Есүст маш их талархсан. Би таныг хаач явсан даа гэж хэлсэн. Магадгүй хайсан баг. Есүсгүй бол дахиад шүглэж өгье тий. Өөрх юу ч бодсон юм мэдгүй. Тийм байж болно тий. Би ингээд танаас салмааргүй байна. Тэгээд Есүс бүү. Чи өөрийнхөө төрлөх хотдоо чамд эзэн чинь юу хийснийг ярьж өгөөрэй гэж хэлсэн. Тэгээд тэр хүн өөрийнхөө төрлөх хотдоо тэр Декапол гэдэг өөрийнхөө тэр төрсөн хотдоо Есүс юу хийснийг ярьж эхэлсэн байгаа байхгүй. Өөрөөр тэр намайг Есүсийн гэрч юм болсон. байхад тэгэл Хүн болгон тэрийг харж байгаа юм чи яах юм бэ? Тэг хүн болгон энэ хүний чинь айдаг. өмнө нь ямар өснийг мэдхийг хардсан тий. Тэгтэл ингээ тэр хотынх нь ирсэн байгаа байхгүй. Ирээд Есүсийн хүлд нөгөө нэг аимшигтай нэг нь ив ирүүл болоод хувц өмсөд сууж байгааг хараад тэр хотын хүмүүс маш их гайхсан. Тэгэлгүй явах тий. Энэ тэгэхээр Библиэлд бичигдсэн түүх. Библиэлд бичигдсэн. Одоо нөгөө за Библиэлд бичигдсэн ингээд ийм сургаалт үлгэр ярьж өглөө гэд байдаг тэр нь бол биш үү тий. Тэр ямар нэгэн домог үлгэр биш. Энэ бол маш бодит түүхүүд Библиэлд бичигдсэн байдаг. Зөв. Тэгэхээр бодитор Библиэлд бол ингээд чөтгөр байдаг гэдгийг бол ингээд ганц нэг юм байж магадгүй гэдэг өнцгөөс биш бүр яг байдаг. Тэгээд ингээд Есүс хүртэл ингээд тулгарч исэн гэдгийг бичсэн байдаг байх нь шүү дээ тий. Одоо хүртэл одоо маш олон хүмүүс моёрын сүнсэнд хүлэгдсэн байгааг бид нэр харж штэ. Одоо ялангуяа би одоо сумын пастор учраас тий сүм дээр янз бүрийн хүмүүс ирнэ. Баянанч, ядуунч тий одоо мөнгөтөөнч одоо эрх мэдэлтэйч эсвэл тий энгийн одоо амьдралтай хүмүүс янз бүрийн хүмүүс ирнэ. Ягаад тэгэхээр тэд хэдийгээр одоо эрх мэдэлтэй мөнгөтэй албан тушаалтай хичнээн гоё сайхан авьяастай ийм байснаас үл шалтгаалan амьдралд нь энэ харанхуй хүч байгаад байгаа байхгүй юу? Тэд цөхөрж гин зарим нь хань ижлэн эсвэл үр хүүхдүүд нь муу сонсонд эзлэгдсэн байгааг харж гин эмнэлгээр яваад барахгүй лам бөөгөр юугаар ч яваад бүр аргаа барчихсан тий ингээд бүр ингээд цөхөрцөн амьдарч байгаа хүмүүс байна шүү дээ. Тэгээд тэр байтугай манаас лам одоо бөө байсан удган байсан хүмүүс ирсэн шүү. Одоо хүртэл одоо манаас бол 5-6 удган байсан хүмүүс ирсэн байна тий. Тэр хүмүүс юу гэж ярьж байгаа юм ер нь? Тантай бодвол уулзсан бах тий. Уулзлгүй яах. Манай ээж ч өөрөө бас тийм мэрэгтэлэгч юм байсан хүн. Өөрөө надад Библи өгч намайг одоо Есүс Христэд итгэхэд зуучилж өгсөн хүн шүү тий. Өөрөө танд Библи өгсөн юм шүү. Ээж чинь удган байсан. Яах вэ тий. Ягаад гэсэн бол? Яг нөгөө амьдрал нь хэдийгээр одоо тэр мэрэгтөлөг янз бүрийн юмыг үлдээд явдаг ч гэсэндээ зан үлийг хийгээ явдаг ч гэсэндээ гэр бүлд минь амар тайван байгаагүй. Хизээч байхгүй юм бэл. Амар тайван байхгүй, гэр бүлд хэрүүл, маргаан тасрахгүй, тий? Тэг хамгийн гол нь өвчин тасрахгүй, байнга өвчин, эм тарай, эмлэг, тэг айл нөгөө нэг бохорсгийн юм хийн. Дээрэс нь гэр бүлд минь бас үхэл байсан. Тэг манай гэр бүл одоо 13 байх хэвээр. Тэгтэл одоо ингээд үхэл, аваар усул золгүй үхэл янз бүрийн юмнаас болоод ингээд одоо 8 улаа үлдсэн. За дээрэс нь ах маань тий ингээд гэрлээд хүүхдтэй болсон. Хүүхдтэй ингээд өвчнөр алдчихдаг. Тэг ингээд тех тусмал ердөөсөө хаана хамгийн сайн тий үздэг хардаг ламбуу мэрэгтөлөгч хүн байна. Тэр бүгэн дээр нь очиод өөрөө үзмөрчүн өртлөө өргөл барьцаа өгөөл өөрийгөө голоод өрөөл рүү үүдэг яг ингээд явсан. Айгу цөхөрч амьдарч байсан. Тэгсэн чинь ганц хайртай хүн би буруу замраа орцсон, архинд орцсон. Зодон зохион ёстой ээжигээ бол ёстой хамгийн их шаналгасан зовос. Тэгээд ээж маань миний төлөө бүх арга чарга номоо уншуулсан л доо. Тэгэл арц хүж тэр ээж модны хэлээс яжгэнтэлж ажиллаад идэнэ. Тэгээд засвардгүй өөрчлөгддөг. Ээж маань миний төлөө маш их санаа зовсон. Сэтгэлээр унсан. Ёстой сар сараар үсэн туг тугаар бууралтаад ээж маань салбар болцсон. Тэгээд тэрийг хараад би ээжигээ өргөддөг хэрнээ. Ердөөсөө дотроо л ээжигээ хайрлаад идэг. Тэгсэн бүртээ ээжтэйгээ 5 үг ярихлаар л ингээл хэрүүл болчдөг. Тэгээд хэрэлцснийхаа дараа ямар тэнийг юм бэ? Яагаад ингэж вэ? Би ээжигээ зоохсгүй шүү дээ. Би баярлуулах ёстой шүү дээ гэл жаргах ёстой хүн шүү дээ гэл боддог. Мэдхийн дээдэр мэддэг хэрнээ яг амьдрал дээр шал худлаа. Өөрөөр хэлбэл Библи дээр яг ингэж хэлсэн.
би юутай хөр хилтэй хүн бэ? Би бол хоригдл юм байна. Би хүсдэг сайнаа биш, хүсдэггүй муугаа хийж амьдардаг хүн байна. Хэн намайг энэ үхлийн биеэс, хэн намайг энэ олзлол болчлоос ангижруулах вэ гэсэн. Тэгээд түүний дараа бидний эзэн Есүс Христэд талархал байх болтугай гэж. Тэр намайг нүглийн хүч болон үхлийн айдас болчлоос чөлөөлдөг, намайг эрхчлөөнд гаргадаг нэг ингэж хэлсэн байдаг. Тэгээд энийг ихтэй мдээгүй үед штэ. Харин ээж маань яасан бэ гэхээр сайн мэдээ одоо манай дүүгээс л сонссон байлээ л дээ. Тэр үуч одоо одоо христийн гэсэн үг тийм. Зүгээр нэг сайн мэдээ чи энэ бол сайхан мэдээ л дээ. Уг нь бол сайхан мэдээ гэдэг үг нь яг тохирно л доо. Сайн мэдээ гэж итгэгч нар их ярьдаг. Энэ бол хамгийн сайхан мэдээ. Өнөөдөр биднийг боолчлоос тийм. Тэр мөнгө үхэл нүглийн хүлээснээс тэр үе дэмтсэн хараалаас чөлөөлөх тэр зам байна гэдгийг сонсох энэ шиг сайхан мэдээ хаана. Ээж нь төрүүлээд сонссон байх нь шүү дээ энэ талаар тий. Тэг манай дүү миний манай ээж миний дүүгээс сонссон юм байлээ л дээ. Нэг Библийн ном манай гэрт төрөөд ирсэндээ ээж асуусан чинь манай дүү мэдгүй тэгээ нэг унсан сайн хүн болж байгаа сураг байна л гэж хэлсэн байлээ. Тэгэл тэр л үг зурсхийг л манай ээжийн зүрх сэтгэлд оюун бодолд өвдөсөн. Хамгийн ном хараал тий. Хамгийн сүүлчийн итгэл найдвар. Энийг уусаа аргаа барцсан байсан учраас энийг унсан хүн сайн хүн болдог гинэ гэж хэлсэн баг. Тэгэл тэрийг барайл манай ээж шоронд байгаа шүү дээ. Би шоронд байгаа шүү дээ. За шоронд байхад нь над дээр тэр библийг авчирч өгвөл миний хөө энийг уншаад өгөөч гэж гуйсан. Урд нь бол ирэх болгондоо нэг ламбуугийн илдүү янзын таринтай илдүү юмыг авчирч над өгдөг гэсэн. За энийг нэг ингээд тойруулаарай, энийг ингээрэй гэлөө. Тэр үед нь манай юу ч тийм авчираагүй харин библи авчирч өгөөд энийг уншаад өгөөч миний хөө. Уншсан хүн сайн хүн болдог гинэ. Тэгэл би ээжигээ маш их өрөвдсөн л дөө. Тэгэл ээжигээ ийм байдалд оруулсандаа би бас маш их харамссан. Өөрийгөө үзэн ядсан. Би ээжийнхээ өмнө сууж байхдаа өөрийгөө хараасан байхгүй. Үхээч навшаач. Чамаас олж ээч харин шний ном авчирч өглөө штэ. Ингиж ээжигээ зовоох гэжтэй. Гэл өөрийгөө би хараагаад ээжигээ маш их өрөвдсөн. Иш чаавас. Ингэтлээ аргаа авах гэж бодсон байх нь шүү дээ. Тэгэд би ээжигээ өрөвдсөндөө амлсан би уншия. Тэгээ би бол Есүсийн тухай тийм мэдлэг байхгүй юм штэ. Тэр үе чинь ямар мэдлэг ойлголт байх вэ? Тэгсэн хэдэн оны явцаа гэсэн үг үү? 1992. 92. Би бүр төрөж хүсэн байна. Тэгээд их сонин. Одоо би ингээд боддیں۔ Ягаад би Есүсийг мэдэхгүй ирнэ. Есүс надад ямар ч буруу муухай юм хийгээгүй. Энэ ариун библийг би уншиж үзээгүй мөртлөө ягаад би дотроос үзэн ятаад байсан. Ягаад Есүс гэхлээр л дотроос уураар явчихдаг. Тэ? Тэрслэл төрөө явчихдаг. Гисэргүүцэл гидэн хөдлөөл тэ. Яг ингээд миний дотроос тэгээ сүлд нь би бодож байгаа. Надад юу н ямар буруу юм ийсэн. Би Есүсийг юу ч мэдэхгүй шүү дээ. Тэд энэ библийг би анх удаага харж. Тэгтээ яагаад миний дотроос хөх инээд хөрөөд бүр илэглээд баг энийг үзэн ятаад байгаа. Намайг маш ихээр доромжлоод тэг хүчрхийлээд хулгайлаад зовооцсон хүнээс ч илүү баг Есүс гэдэг нэрийг сонсоод Библи гэдэг үгийг сонсоод хүний дотроос ямар их тэрслэл төрж байна. Тэг хожим ойлгосон. Нэгэн сайн мэдээ тунхаглагч доктор хүн Библийн талаар ингэж хэлсэн байлээ. Библи энэ ном чамайг гим нүглээс хол байлгана. Эсвэл гим нүгэл чинь чамайг энэ номноос хол байлгана гэж. Тэгээ би бас энэ ярьцлаганд орохын өмнө би бас чөтгөр шүглсэн хүний шинж тэмдэг ямар байдгийг бэ гэдгийг би бас ингэж ирж хайж үзлээ л дээ. Нэтээс ингэж ирж хайгаад судлаад хараад үзэхэд чөтгөр шүглсэн хүмүүс Библийг болон Есүсийг сонсохдоо үзэн яддаг гэж байгаа юм. Гэтэл Есүс яг үнэндээ бол хэрвээ тэр хүн Есүсийг таньж мэдвэл тэр чинь маш ариун хүн байсан шүү дээ. Тэр ямар ч худлах хуурмаг хийгээгүй. Тэр хизээч хулгайлж, залилж, хизээч эмэс октоодтай завхаарч. Тэр үед тэр чинь гэрлээчгүй энэ хорвог дуусгасан шүү дээ. Тэр хүмүүсийг хайрлаж байсан. Тэр аригчин, хулгайч, дээрэмчин, бие үнэлэгч энэ амьдралд ядарсан хамгийн ядуу хүмүүс төр очиж байсан шүү дээ. Уйман өвчин,
хулган яранд идэгцэн үе мөчн тасарж унж байгаа. Арьс нь тэр чигээрээ цас шиг цагаан болцсон. Уйман өвчнөд идэгдсэн тэр хүмүүсийг л Есүс өрөвдөж, хайрлаж, уучлж, тэднийг эдгээж, мойрын сүнсэнд эзлэгдсэн хүмүүсийг Есүс тэр чөтгөрүүдээс нь чөлөөлж ингэж явсан. Есүс үзэн ядагдах яг үндэ бол юу ч хийгээв. Гэтэл яагаад энэ дэлхий хүмүүс түүнийг үзэн ядж байгаа юм бэ? Энэ бол ертөсөл гим нүгэл Есүс Христийг үзэн яддаг хүмүүсийн дотор шүглсэн тэр муу ёрын сүнс Есүсийг үзэн яддаг. Би яг л сүнс шүглсэн хүн байсан. Харин тэгэл уурлаадсан байх нь шүү дээ. Харин ээжээсээ болж л би за уншаа гэж амлаад уншаад харин унсны дараа би Есүс гэж ямар ариун нэгэн байсныг ойлгосон. Би өөрийн ирэхгүй хүндэлсэн. Би Библийг Есүсийн талаар уншиж байхдаа ямар хэрэг мэтэлтэй хүн бэ гэдгийг би өөрийн ирэхгүй надад биш хэрэг сэтгэл төрсөн. Яг тэгэхээр би нөгөө мэрэг төлөгчдийн дунд ч юм уу те өссөн. Тэдний амьдралыг багасаа л харж ажиглаж өссөн хүний хувьд би ямар ч энэ дэлхийн тэр нөгөө мундаг миний үдсэн харсан бас ном зохиолоос уншсан сонссон мэрэг төлөгчдөөс хамаагүй агуу эрх мэдэл хүч чадалтай нэгэн бөгөөд тэр чөтгөрүүдийг зайлуулж ирсэн. Муу сүнсэнд эзлэгдсэн хүмүүсийг чөлөөлж ив ирүүл сав сарвал болгож байгааг би харсан. Түүнд ердөөсөө хүмүүний биш бурхны хүч байсан. Хэрвээ бурхан гэж байдаг бол яг ийм л байх хэвээр. Ийм л агуу хүчтэй байх хэвээр. Зүгээр бодоод үзэхэд гэж үү те. Тэгээд нөгөө талаасаа Есүсийн зан чанарыг би хараад би ямар ч ичдэн мэрэг төлөгч тэр байтугай би ээжээсээ чараагүй маш ариун нандин зан чанарыг харсан. Тэгээ би бас надад ямар сэтгэл төрсөн бэ гэхээр хэрвээ бурхан гэж байдаг бол ийм л ариун байх хэвээр. Өөр ирэхгүй надад хөндлөх биш сэтгэл төрж анх удаага тэгээ би бас Библи уншсныхаа дараа би Есүстэй ярьсан. Тэр залбирсан гэж үү? Тийм. Залбирал гэдэг бол яг шашны хэллэг л дээ, шашинлаг хэлбэр. Залбирал гэдэг маань яг үнэндээ бол Христэд итгэгчтэй ойлголтоор бол бурхантай ярихыг л хэлж байгаа. Есүстэй ярихыг л хэлж байгаа байхгүй юу? Тий. Тэгээд би Есүстэй ярьсан. Тэгээд түрүүн би чи битэр ярианы сэдвтэж чөтгөр байд юм уу? Чи харсан юм уу гэж те. Харсан байдаг. Яг үнтэй адилхан Есүс байдаг. Тэр надтай ярьсан шүү. Хэрвээ чөтгөр ийм бодиттой байгаа бол тийх тусмаа бурхан бодиттой байх хэрэгтэй гэж үү? Тий. Бурхан гэж одоо хэллэгнээс би бол ерөнхийдөө хүмүүс шашинлаг ойлголтоор ойлгочихгүй гэж бодоод байгаа. Энэ бүтээгч, энэ тэнгэр газрыг бүтээсэн. Тийм ээ. Энэ нар саруудыг үзэгдэх, үл үзэгдэх энэ бүх ертөнцийг бүтээсэн тэр бүтээгч эзэн бурхан бодиттой гэдгийг би бас хэлмээр байгаа. Хэрвээ чөтгөр бодиттой бол бүтээгч эзэн бурханч бодиттой. Тэр бол амьд, тэр бас ярьдаг, тэр бас идгээдэг, тэр чөтгөрийн хүлээснээс хүмүүсийг гэр бүлийг тэр байтугай хотыг улс үндэстэн гэж өөрчилдөг. За тэгэхээр Библиэлд бол байдаг гэж байна. За та бол ингээд амьдралаараа бас харсан, мэдэрсэн те өөрийнхөө амьдралын түүхээр ер нь бол одоо угаасаа байгаа нь ойлгомжтой гэж та бол үзэж байна те. Энгийн хүмүүс магадгүй одоо мэдээж итгэхгүй хүмүүс байгаа те. Тэгэхээр тэдгэр хүмүүс жишээ нь за байлаа гэд яах вэ? За байлаа гэхэд одоо надаа ямар хамаа байна те. Ер нь л энэ дэлхий дээр янз бүрийн хүмүүс байгаа шүү дээ. Тэгээд тэнд нэг тийм хүн байна гинэ. Тэг ажил байна гэдэг шиг ингээ ойлгоод явж иж болно шүү дээ. Жишээ нь чөтгөр байлаа гэхэд за бас бурхан байлаа гэхэд миний амьдралд ямар нөлөө үзүүлэх юм? Нэг амар надаас хол асуудал юм шүү гэж бодогдож бас болж шүү дээ. Тэр тохиолдол яах вэ? Нэг юм үг байдаг шнэ. Улс төрийг чи сонирхгүй бол улс төр чамайг оролдсон ч гэлөө те. Улс төрийг чи тэрүүн шиг те. Эдгээр хэн нэгэн чөтгөр байхгүй те. Энэ бол худлаа гэд илэглээд доглоод басамжлаад гэдэг юм уу? Тэг ингээ явсан чи яг үнэндээ бол чөтгөр таны итгэсэн итгээгүй үгүйсгэхгүй тэр байж таны амьдралд аль хэдийн ажиллаж байгаа. Тэг таны амьдралд амар тайвангүй байгаа бол баяр хөөрөө алдчихсан. Тийм ээ. Тэгээ та бас өөрөө ямар нэгэн буруу муу зуршилд өөрөө аль хэдийн хүлэгдчихсэн. Магадгүй эзэмд үлдсэн. Ердөөсөө гарыгээд гарч чадахгүй. Хийгээд хийж чадахгүй. Зүйлс амьдрал чинь байгаа бол
магадгүй амьдралд чинь янз бүрийн өвчин зовлон байнга ирээд ороогоод байдгаа та зориулаад зарцуулаад ингээ цөхрөөд амьдэрдэг тий. Гэр бүлд чинь цаг бусын үхлүүд, аваар ослууд тий. Ийм зүйл байнга тохиолддог бол нөгөө талаасаа та ямар нэгэн буруу муу юмд яг эзэмдүүлсэн буруу зуршил та худалж байнга худлаа ирдэг. Тэрнээсээ бол дандаа л өөрөө ч эвгүй байдалд ороод бусдыг ч гэсэндээ эргэн тойрноо аав ээжигээ хайртай хань ижлээж хуураад мэхлээд тий эцэг эхээч хуураад тулгаалаад хамт олнооч бүр дөжрөөцсөн. Тэгээ худлаа ярихаа та зогсооч чадахгүй. Бүр цаанаас л худал уурмаг ундраал тэрийгэ хийждэг. Өөрийгөө хянаж захирч чадахгүй. Дотроо бол та худлаа яриад байгаагаа мэдж байгаа. Худлаа ярих буруу гэдгийг мэдж байгаа. Худлаа ярьснаасаа болж тий зөндөө асуудалд орцсон баг аль хэдийн. Тэгтээ та изээж тэрнээсээ салж чадахгүй бүр эзэмдүүлсэн. Тэгсэн бүртлээ та чөтгөр байхгүйгээ яваад байгаа. Одоо жишээ нь бас ингэ бодогдлоо шүү дээ. Мөрөдө тоглоомд амар орцсон энэ төр бас тэрний цаана байж болох юм тий. Харанхуй хүч байдаг байхгүй юу? Хүн зүгээр санааных юм бол монголчууд ярьдээ сайн явах санааных юм аа. Тэгэл санааных юм бол ягаад архинасаа гарч чадахгүй байна. Өнөөдөр би маш олон өнгөрсөн энэ 30 гаруй жил пасторлаж явахдаа маш олон залуучуудыг үххийг харлаа шүү дээ. Архинаас гармаар байна. Эмчилгээ хийлэгдэг, хилээ хануулдаг, элдв ламбуу бүх юм дээр очдог. Тийм ээ? Бүх юм хийлэгдэг. Тэгээ хизээч гараагүй. Жохон байж байгаа л тэгээ буцаа орчдөг. Зарим нөр эмчилгээ хийлгэж гарсан өдрөө тийм ээ? Архиа уугаал, таталт өгөөл, хямраал ингээл явж идэг. Тэгээ санааных юм бол уг нь мянган удаа тэр хүмүүс архинаас гарыг гэж хүсэж байгаа шүү дээ. Шийдээд байгаа шүү дээ. Яагаад чадахгүй? Сайн бол санааных юм бол яагаад гарахгүй? Энэ бол хүний ухамсарыг, хүний одоо мэдлэг, ойлголтыг давдаг юм сүнслэг харанхуй хүч байдаг. Энийний цаана муу ерэн сүнс баг. Тэгээ монголчууд ч бас ярьдаг шүү дээ. Арх бол чөтгөрийн ундаа гэж. Тэг сонсч байсан биз дээ бас. Чөтгөрийн ундаа гэж ярьдаг. Тэгсэн мөртлөө нөгөө хэсэг нь болохоор удаг энэ төр гэл тэ. Тэгтэл нөгөө хэсэг нь болохоор эдэний дээж гэдэг. Тэ? Тэг ингээ уугаа яваад байдаг. Гэтэл нөгөө эдэний дээж нь амьдралыг нь итцсэн. Оюун санаа, ухамсарыг нь итцсэн. Ад жаргалыг нь бүр идэд байхгүй болгоцсон. Тэг энэ архитектийн цаанд сүнснүүд байдаг. Ялангуяа би Тараншаанд архинд донтцсон айгүй олон хүмүүстэй би Тараншаанд орж ажиллаж байсан. Тэр хүмүүс харин ямар нэгэн байдлаар тэр муу сүнсийг харсан байдаг. Тэгээд тэд нэр яг Тараншаанд байж байхдаа муу сүнс бүр маш бодтой гарч ирээд тийм ээ маш бодтойгоор одоо тэднийг дарамталж айлгаж юм уу эсвэл маш бодтойгоор тэр худалгаа яаж хийхийг, яаж худлаа ярихыг, яаж хаанаас арх олохыг бүр маш бодтой зөвлөж өгч байсан. Заримдаа согтуу хөвдөж яхад нэг залуу ярьж байгаа байхгүй саяхан нэг 2 сарын 3 сарын өмнө арх угаад архинд юу нэгдэгдсэн хүн л дээ. Гэсэн чинь гэр оролд нэг айлд арх угаад тасраа унтц явчихсан чи үүрээр өглөө хоёр талаас хоёр сүнс намайг сугацсан хоёр чөтгөрч сугатаад тэгээд тэр гэрээс гаргаад машин зам дээр гаргаад тэгээд энэ л үсрээд энэ машины урдуур ороод өөх гээд ингээд хэлсэн гэж байгаа байхгүй. Тэгээд айсан. Тэгээ би өөртөө үнэхээр айсанараа гэдэг. Тэр хүн нөөрөө тэгж ярьсан байж шүү дээ. Тэгээд ингээл эмлэгт ч юм уу ингээл айлт ч юм уу сууж яхад ингээ байн хажууд байж идэх гинэ. Тэгээ бүр сүулдэ ингээ дөжирсэн шүү дээ. Бүр сүулдэ айхаач болсон ингээ хажууд байн гоёж идэх гэдэг. Яг ингээ нүд сүнс яриад байгаа шүү дээ. Байн баялаа гэдэг нэг хүн яриад тий. Ялангуяа энэ архинд боочлогдсон хар тамхи энэ элдв юмд боочлогдсон хүмүүс бол илүү бодтой энийг харсан тохиолдол аюу их байдаг. Тэгээ чиний хэлсэн тэр мөрөдө тоглоом ч гэсэндээ маш хүчтэй боолчлоо. Арх байна. Завхаарл байна. Библиэлд бас тэр гаж садар самун гэж те гаж тачаал гаж махбод гэж ижил хүйстэн тэр өөрийгөө төрлөх байдлыг үгүйсгэж штэ. Библиэлд гим нүглийг жагсаахтаа гим нүглийн хамгийн тэр хүнд ижил хүйснийг бичсэн байдаг. Бас нэгэн номлогч Эрдэмтэн багш майнад дэлжсэн. Хүний ёс суртахууны уналтын доод цэг юу вэ нараа гэж. Тэгээ би хүн алах байхаа гэж хэлсэн. Бид нар хүн алахыг л тэгж боддог шүү дээ. Алуурч аим шигтэй гэж.
Гэтэл тэр үгүй гэсэн. Хүний ёс суртахууны уналтын ялзарлын хамгийн дооцыг бол ижил хөөсөн болох гэж байгаа. Өөрийнхөө төрлөх байдлыг үгүйсгэж шүү дээ. Тэр эцэг эхээсээ заяасан энэ эрэгтэйгээрээ эмээрээ ингэж бүтээгдсэн мөн чанараа үгүйсгэж. Тэгээ бурхан Библиэлд хүнийг ирэмээр нь бүтэв гэж хэлсэн байдаг. Гэтэл тэр бүтээгчийг хүртэл тэрсэлж эсэргүүцэж байгаа. Энийний цаана тэр харанхуй хүч оршдог. Тэгээ би нэг удаа бас тэр лесби нэг эмэгтэй гудамжинд оюун санаа самурцсан явж байхгүй юу? Тэгээд итгэгч нар пасторууд бид нэр одоо олон улсаас ч ирсэн пасторууд бид нар семинартаа сургалтаа явьжсэн. Тэгээд тэн дээр аваад ицсэн. Тэгээд тэр оюун санаа самурцсан тэр эмэгтэйг Есүсийн нэрээр тэр чөтгөрүүдийг нь зайлуулан одоо залбирх үед яг ямар үзэгдэл болсон бэ гэхээр тэр эмэгтэй амаар нөгөө сүнс яг ярьсан. Яг Библиэлд тэр одоо чөтгөр хүний амаар ярьсан шиг хоёлаа ярьсан шиг. Тэр эмэгтэй амаар муу сүнс ярьж байгаа байхгүй. Тэгээд юу гэсэн? Чөтгөр өөж байгаа пасторууд бид нар асуусан чи хэн бэ? Чи ямар сүнс вэ гэсэн чинь би лесби сүнс байна гэж амаар нь эрэгтэй хүний дуу хоолойгоор ярьж байгаа шүү дээ. Эмэгтэй хүний дотроос. Тэгээд бид нар тэр эмэгтэйг залбирч чөлөөлж Есүсийн нэрээр ингээ залбираад явуулсан. Харин дараа нь би нэг удаа нэг сар гарны дараа нэх гоё болчихсон. Тэр ч айгүй их үзэсгэлэнтэй эмэгтэй байсан. Дэлгүүр дотор эхлэлгүүрт явж байгааг би харсан. Тэгээ чөлөөлөгдсөн байсан. Тэгээ энэний цаана сүнснүүд байдаг юм шүү гэдгийг хүмүүс ойлгох хэрэгтэй. Тэгээ хүмүүс ингээд хүссэн хүсээгүй, итгэсэн итгээгүй чөтгөр байхгүй. Надад юу н ямар хамаатай ингэж бодож үнэхээр зарим хүмүүс тэгж амьдрдаг ч яг үнэндээ бол амьдралаа харж байгаа. Есүс хэлсэн модыг үр жимсээр л тань гэж. Тэгээ бид нэр алюминий модыг урд нь үзээгүй ч гэсэндээ алюмиг нь хараад өө эн чи алюминий мод биш үү? Усан үзмийн модыг үзээгүй хүн ч ямар навчтайг нь мэдэхгүй ч гэсэн жимсийг хараад өө энэ усан үзмний мод байна гэж мэдэн штэ. Түүнтэй адилхан Есүс модыг үр жимсээр нь тань гэдэг маань хүнийг тийм ээ энэ ямар хүн бэ? Энэ хүн муу нэгэнд хүлэгдчихсэн, эзэмдүүлсэн эсвэл хараал дотор амьдарч байгаа хүн байна уу? Эсвэл ерөөл дотор амьдарч байгаа хүн байна уу гэдгийг ердөөсөө үржимсээр нь буюу энэ хүний зан чанар, хандлага, амьдралын тийм ээ хэв маяг, үзэл бодол, амьдралын тэр үндэс нь одоо хийж амьдарч байгаа гэр бүлдээ яаж харилцаж байгаа хамт олонтойгоо яаж харилцаж байгаа энэ бүх зан чанар, хандлагыг нь хараад өөрөөр хэлбэл үржимсийг хараад энэ хүн бол зөв хүн байна. Эсвэл энэ хүн бол муу хүн байна. Энэ хүн муу нэгний одоо нөлөөнд дотор амьдарч байгаа хүн байна. Эсвэл муу сүнсэнд энэ хүн эзэмдүүлсэн энэ хүн бол чөтгөр шүглзэн хүн байна гэдгийг ердөөс тэр хүнийг үржимсээр л бас тань. Библиэлд тэр махбодын үржимс, махбодын тэр хүсэл тачаалуудыг хэлсэн байдаг. Тэгээ би тэрийг бас хэлье. Махбодын хүсэл тачаал одоо тэр хүнээс гардаг үржимс нь бол муу үржимс нь уур хилэн, хагарал, тэрс үзэл, атаархал, чөтгөрхөл, хэрүүл, худал хуурмаг, архитах, утга учиргүй наргидсанг юм бол зугаа сайхан гэлээ. Юм бол шовор өгөж байгаа хүмүүс байгаа шүү дээ. Энэ бол махбодын хүсэл тачаалаар дамжуулан муу нэгний нөлөөнд байгаа хүмүүс байгаа байхгүй. Тэгэл өрөнд орон барин, худлаа хилэн барин, эцэг эхээсээ хулгайлан хайртай ханигаа зовоон гэр орныхоо юмыг барьцаан 50 барин, сар хөдөлмөрлө зовсон тэр хөлсөө өрөн барин, гэртээ үр хүүхдүүд нь ямар дутагдж байхад тэрийг зүгээр л саяар нь цацж байгаа юм байна. Тэр муу нэгний хүлээсэнд утга учиргүй наргидсан. Тэгээд залмих, хар санаа, атаархал, ховж ив, бусдыг гүтгдэг, доромжилдаг, бусдыг уужилж чаддаггүй гэж аахгүй. Дандаа хорсож, гомдож, атаархаж, тэрсэлж, өшөө авч явдаг. Тэгээд мэдээж аллага. Тэгээд энэ садар самун, завхайрал тэр нөгөө гаж махбод буюу тэр ижил хүсдний тэр амьдрал байгаа. Энэ бүх зүйл бол тэр хүнийг энэ бүх зүйлээр нь үр жимсийг харж байгаа. Энэ хүн бол муу нэгний нөлөөнд байгаа эсвэл аль хэдийн хүлэгдсэн хүн байна гэдэг. Гэтэл өөр нэг үр жимс байна. Энийг ариун сүнсний үр жимс буюу бас хүний ёс суртахуунтай холбоотой үр жимс. Хайр, баяр баясгалан, амар тайван, твчээр, сайхан сэтгэл, дүлгөөн зан, өөрийнхөө биеийг хянан захирч чаддаг. Энэ бол бас нөгөө сайн үр жимс нь байгаа. Энэ нь болохоор түрүүн хэлсэн шүү дээ муу ерийн сүнс гэж байдаг. Чөтгөр гэж байд юм уу гэдэг. Тэгвэл чөтгөр
тэр махбодын хүсэл тачаал тэр муу үр жимсний дагуу хүнд шүглэн хүнийг тачаадуулж хүнийг ингэж яг морин дээр суугаад эмээл тохоод амгавч зүгээ дээр нь суугаад ташуурдаа залаа явдаг шиг энэ махбодын саяны нэрлсэн тэр муу хүсэл тачаалуудаар яадаг вэ гэхлээр муу ерэн сүнс хүнийг яг дээр нь ёстой зайдалд сууж ягаад эмээлээ тохоод дээр нь сууж ягаад амгавч зүүж ягаад тэгээд хүсээгүй амьдралаар нь залуурдаад ташуурдаад явдаг шиг ийм бузар муу буруу амьдралаар удирдах байхад нөгөө талаас нь хэрвээ чөтгөр гэж байгаа бол нөгөө ариун сүнс гэж байгаа. Муу сүнс гэж байгаа бол ариун сүнс гэж байгаа. Чөтгөр гэж байгаа бол бурхан гэж байгаа. Бурханаас гардаг, бурханыг дагаж, бурханаар дүүрэн тэр ариун сүнсээр дүүрэн амьдрахын тэр сайн сайхан нь яг түрүүн бас миний хэлсэн тэр хайр, баяр баясгалан, амар тайван, итгэл, төвчээр, сайхан сэтгэл, дүлгөөн зан, бие захирахгүй. Өөрөөр хэлбэл бие захирахгүй гэдэг бол маш чухал үр жимс байна. Ууралж гин, уурлахын бидэнд гарна. Уур хилэн дээр чөтгөр ажилдаг байна. Хорсол, үзэн гадалт, хүчирхийлэл, аллага. Гэтэл уурлсан ч гэсэн бас ариун сүнс бие захирах хүчийг өгдөг. За би харааж болохгүй. Би доромжилж болохгүй. Би хүчирхийлж болохгүй. Энэ хүн миний уурыг хөргөж тий. Миний уур хөрж гин. Гэхдээ бие захирч байгаа байхгүй. Тэр ухаарал, тэр хүч бас ариун сүнснээс ирдэг байна. Энийг бас ариун сүнсний үр жимс гэж хэлдэг. Тэгэхээр хүмүүс ямар нэгэн байдлаар хүссэн ч хүсээгүй ч итгэсэн ч итгээгүй ч муу нэгний нөлөөнд дор амьдарч байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Нэг Титаник живхэд хүмүүс хэлсэн юм л да. Титаник живж байна гэсэн чинь хүмүүс итгэхгүйсэн гэж. Итгэхгүй. Титаникийг баг бурхан ч устгах чадахгүй гэдэг нөгөө хөлгийн ахмад нь хэлчихсэн. Тэгээд бүжиглээл үйжсэн гэж. Тэгээд Титаник юу болсон бэлээ. Заримдаа хүмүүс амьдрал нь аль хэдийн муу нэгэнд эзэмдүүлээд живж байхад өдөөсөл би болгоно би чадна би амьдралыг хашраана гэлээд. Гэтэл аль хэдийн ханичлээ гэр бүлээс өрүүлчихсэн. Үр хүүхдүүд нь буруу муу зүйлд эзэмдүүлчихсэн. Өөрөө ч гэсэндээ ямар нэгэн муу юмны нөлөөнд аль хэдийн орчихсон. Ингээ явж байгаа хүмүүс ухаан ороосоо диаволын буюу тэр муу ерийн сүнсний тэр чөтгөр шулмын боолчл хараалаас чөлөөлөгдөөсэй гэж Библи хүсдэг юм аа гэж. Би хүсдэг юм аа гэж Библиэлд хэлсэн байдаг. Тэгэхээр хүмүүсийн уналт дороотл бол баг шууд утгаараа чөтгөртэй холбоотой гэж та үзэж байна. Анханасаа бол тийм. Анханасаа хүн төрлөختний одоо эхлэл тий одоо Библийн номонд бичигдсэн байдаг. Хүн анханасаа ингэж зов зүдэрч, өвчин тусаж, ядуурч, үхэж энэ үхлийн боолчлол айцад хүлэгдэн амьдрах нь Бурханы хүсэл биш байсан байхгүй юу? Уул нь бол гэж. Библи энийг хэлдэг. Бурхан бол энэ ертөнцийн дэлхийг дэндүү төгс, дэндүү сайхан бүтээсэн боловч харин тэр муу ерийн сүнс, тэр унсан тэнгэрлэгч хүнийг нүгэлд өдөөсөн, нүгэлд тачаадуулсан, хүнийг мэхэлсэн. Нүгэл бол сайхан юм шиг харагдуулсан. Нүгэл хийгээд аж аргалтай амьдрах юм шиг мэхэлсэн. Тэгэд хүн муурын сүнсний тэр заль мэхэнд автаад хүсээгүй амьдралаа. Хүсээгүй зүйлээ хийж амьдрсан. Тэгээ нүгэл тийм байгаа шүү дээ. Өөрийн гэсэн амттай. Сатан тэр чөтгөр муурын сүнс бол маш залтай. Жишээлбэл нэг юм үг байдیں۔ Сатан чамд сайхан бүсгүйг нь харуулна. Гэхдээ түүний цаанаага дох өвчнийг нь хязгаарч харуулахгүй гэж. Сатан чамд эд баялаг те нэр алдар эрх мэдлийг харуулна. Шунан тачаадуулан хүсүүлнэ. Гэхдээ чамд тэр эрх мэдлийг нь нэр алдрыг нь эрх мэдлийг нь тэр эд баялагийг нь өгсөн ч аз жаргал амар тайвныг нь чамд хийцээ ч өгөхгүй гэж байгаа юм чөтгөр. Хүмүүс мөнгөтэй л болчвол эрх мэдэлд хүрчвол ямар ч арга замаар хамаагүй тийм. Аж жаргалтай болох юм шиг санагдаад энэ бүхнийг бүр ингээд ёс суртахуунаа уландаа гიშгэж байгаад анд нөхдөсөө урвж байгаад өөрийнхөө мөн чанарыг өөрийгөө хүртэл үгүйсгэж байгаад тэгээ зарим нь үр бие үнэлж ёстой нөгөө бүх столон гэж ярьдаг шиг ёстой бүр нэр нүрээ шаланд унгаж байгаад эрх мэдэлд хүрчдэг. Эд баялагтай болчдөг. Гэхдээ энэний дараа ойлгож байгаа. Аз жаргал амар тайван байхгүй. Хизээч байхгүй шүү. Библиэлд нэг юм үг байдаг. Худалж байснаас ядуу байсан дээр гэж. Муурын сүнс
Библиэлд түүний мөн чанарыг худал хуурмгийн эцэг юм гэж хэлсэн байдаг. Тэр чөтгөр шулмсуудыг. Худал Дандаа хуурмгийн хуурдаг гэж юу? эцэг буюу грек хэлээр эцэг их сурвалж гэдэг үг яг адилхан утгатай үг байдаг юм л дээ. Худал хуурмгийн эцэг гэдэг нь их сурвалж гэсэн үг. Өөрөөр хэлбэл хэн нэгэн залуу бүсгүй тийм үү? Жирэмсэн болоод ирэхэд хүн болгон асуудаг гэсэн. Эцэг нь хин гэж. Яг гэвэл тэр өөрөөрөө жирэмсэлж чадахгүй шүү дээ. Хэн нэгэн эр хүн эцэг хүн байж жирэмсэлж байгаа. Яг үнтэй адилхан сатаныг худал хуурмгийн эцэг буюу их сурвалж. Тэгвэл хүний дотор бидний дотор худал хэлэх янз бүрийн сэтэл бодол орж ирдэг тийм үү? Тэгвэл энэ бүхний их сурвалж нь худал хуурмгийн эцэг нь хаанаас ирээд байгаа юм бэ? Би бодоод байгаа мөгөөл Библи үгүй гэж хэлж байна. Харин энэ худал хуурм бодол санааны их сурвалж нь хаанаас үр тогтож бид нар хотлоо яриад байгаа юм бэ? Мойрын сүнс буюу тэр сатан хэлж байгаа Библийн хэллэгээр тэр худал хуурмыг өгдөг. Тэгээд худлаа ярьж байгаагүй хүн энэ хорвоод байхгүй шүү дээ. Тэр байтугай хэлд ороод хүүхдүүд худлаа ярьдаг гэсэн. Тэгээд бид нар өхөрдөг. Тэр хүүхдүүд бүр мэрэг ухаантай юм шиг хин зааж өгсөн гэмээр бүр ингээд худлаа ярьж эхэлдэг. Энэ бүхний их сурвалж нь тэр харанхуй хүч, тэр муу нэгнээс ирээддэг. Тэгээ хүүхэд байхдаа л одоо тэр их сурвалжт нь өртсөн байдаг гэж юу? Тэгэлгүй яг уу. Библи бидрийг юу гэж хэлсэн бэ гэхээр Адамын нүглээс хойш хүн төрлөختөн муу нэгний иргэшээлд орсон. Тэгээ хүмүүс надаас асуудаг л да нараа нялх хүүхэд гинтэй юм уу? Тэгээ би тийм ээ гинтэй гэж хэлэхэд уурладаг. Ойлгохгүй учраас уурлаад байгаа. Яг гэвэл хүн гимт мөн чанартай болцсон байхгүй юу? Гимт мөн чанар. Нүглээс нүглэл төрнө. Тэр хүүхэд яагаад тийм ариун цагаан харагдаад байгаа юм бэ гэхлээр тэр чинь одоохондоо хил дороогүй. Одоохондоо хөл дороогүй байна. Одоохондоо өөрийгөө илэрхийлж сураагүй байна. Харин хөл дороод, хил дороод өөрийгөө илэрхийлж сурах үед хинч цагаагүй байхад хүүхдүүд худлаа ярьдаг. Бүр бидний гайхшруулмаар худлаа ярьдаг. Тэгээ дээрэс нь хүүхдээ имийг булааж авдаг тийм үү? Булааж авдаг. Хүүхдэн тоглоом авах гэхээр тоглоомор нь хүүхэд уйлаад өөрийг нь зохиол. Хүүхдийн имийг минийх. Гэтэл одоо би нэг тийм үйлдэл хийе л да. Чиний үнтэй гар утсыг би аваад тэгээ чи авах гэсэн чинь тэр утсаар чинь чамайг зохиол уйлаад орилол. Энэ минийх гэдэг байвал чи намайг цагдаа дуудаад өгнө шүү дээ. Бид нар хүүхдийг болохоор өхөрдөд. Гэхдээ гимт үйл нь яг адилхан шүү дээ. Яг л хүн гэдэг чинь гимтээ болцсон. Зарим өвчин бас тэгдэг штэ, удамшдаг. Зарим тэмбүүтэй ээжээс тэмбүү төрж, тэмбүүтэй хөхт төрж. Зарим дохт туссан хүмүүсээс дохтой хөхт төрж. Тэгтэл тэр хүүхэд амьдралдаа ямар ч сайн муу зүйл хийгээгүй хөхт штэ. Яагаад үл эцэг эхийн тэр хийсэн буруу гэм нүглийн үр дагавар үр удамд дамжиж байгаа. Зарим хараал үр удамд дамждаг. Түүнтэй адилхан гэм нүгэл гэдэг бол хүн төрлөختний ердөөсөө ген ДНК-ны гинжин хэлхээ шингээд гэмт мөн чанараар одоо хүн гэмээр бозрлогдсон гэдгийг Библи хэлдэг. Харин энэ гэмээс энэ хараалаас чөлөөлөх ганцхан зүйл байна. Хүний нүглийг уучлж угааж чадах ганцхан бодисын дэлхий дээр байна. Бид нар нэг хэрцэн хувцаа ч юм уу шавар шахуу болчоод нэг усанд ордог ш тэ. За нэг жоохон гүн хэрэг савнгаар за заримыг нь бүр тол баярлагчаар зориултын тол баярлагчаар нь бид нэр цэвэрлж тэр хэр толбыг арилгадаг. Гэхдээ бид мянган өдөр саунд суугаад бие зүлгээд бидний доторх хэр хизээч арилгахгүй. Энэ бол мөн чанар өөрчлөгдөхгүй гэж. Тэр бузар нүгэлт мөн чанар. Нөгөө чойным нэг иймэрхүү үгийг нэг ингэж илэрхийлсэн байдаг. Алтан шайхан өмсөвч алдсан байгааг нь хэвээрээ гэж. Яг май хүнийг шоолог байх. Гадна талаа өөрчлөлт доторх гяланцагч дотроо халанцаг гэдгийг л хэлсэн зүйл байгаа. Хүмүүс бид нэр мянган өдөр бие зүлгээд тийм ээ саунд орсон ч бидний зүрх сэтгэл доторх энэ залмих худал хуурмаг завхаа тачаал бузар шунал атааж өтөө бардамнал ихэрхэл цэцэрхэл энэ бүх төрслөл хизээш өөрчлөгдөв. Харин хүний зүрх сэтгэлийн энэ хэр толбыг угааж чадах ганцхан бодис байдаг. Тэр бол Иесусийн загалмайд нүгэлтнүүдийн төлөөсийг төлж урсгасан энэ ариун цусаар хүн нүглээ угаана гэдгийг Библи хэлсэн байна. Тийм учраас маш олон чөтгөр шүглсэн тэр
моёрын сүнсний хүлээс нөлөөнд амьдарч байсан гэр бүлүүд, хувь хүмүүс. Тэгээ тэдний нэг нь би өөрөө Есүст итгээд сүм чуулганд явж түүний үхэл амьдралтын утга учир нууцыг мэдэж сургаалыг нь сонсож тэгээд ариун сүнсний тэр үр жимс хүчийг хүлээж аваад тэгээд тэр муу нэгний нөлөөнөөс боолчл бас чөлөөлөгдсөн. Тэгээд одоо эдгэрсэн амьдралаар амьдарч эхэлж байна. Нөгөө нэг сайхан мэдээ аахгүй. Амар тайван аз жаргал хоёр нь байгаад амьдарч байна үү те. Тэгэхээр та одоо жишээ нь ингээд чөтгөрийн талаар ярьж байгаа шууд Есүс Христийн талаар ярьлаа. Тэр нь одоо та ингээд чөтгөрийн талаар айвгүй шүү. За хаста нэрэ манайха аюултай шүү гэж сайхан айлгаж ирсэн аа. Тэгэнгүүт Есүсийн талаар яриад юм итгүүлэх тактик хэрэглээд байгаа юм шиг бас сонсогдчихлоо л доо. Тэгэхээр та яг тэгж хэлбүү эсвэл яг ямар зорилгоор ингэж ярив? Тэрийг та бас нэг гоё тайлбарлаач дахиад нэг нэмэлт. Тэгээ яг үнэндээ болно шүү дээ. Бүхэн Есүст итгэж үнний мэдлэг рүү ирээсэ гэж Библи хүсдэг. Тэгээ би олон хүмүүст хэлдэг. Эсэргүүцсэн шүү дээ. Би сайн мэдээ хуваалцдаг, итгээсэй гэж боддог. Ягаад гэвэл амьдралыг харахаар амьдралд нь үнэхээр хэцүү, үр жимсээр нь таньчиж шүү дээ. Тэр хүний зан чанар, хандлага, амьдрал, тэр амар тайвангүй нүгэлт хүлэгдсэн амьдралыг хараад би өрөвддөг тий. Би туслахыг оролддог. Би сайхан мэдээ ярьдаг. Чамд боломж байгаа. Энэ бол сайхан мэдээ. Чамд энэ хүлээснээс чөлөөлөгдөх, амар тайван амьдрах, үе дэмжсэн хараалаас чөлөөлөгдөх. Ийм сайхан боломж байна. Энэ бол сайхан мэдээ. Тэг хүмүүс зарим нь эхлээд ер нь ихэнхдээ л нөгөө дотор нь нүгэл байгаа учраас тэр нүгэлт мөн чанар нь түрүүн би хэлсэн тий. Есүсийг бас Библийг үзэн яддаг. Би ч өөрөө тэгжсэн. Тийм хүмүүс л байсан хүмүүс сүм дээр ирсэн. Гэрээс итгэх хэрэг зоддог, үлгүрт дүүжлээд зоддог. Үлгүрт дүүжлээд зоддог. Тий. Тэгээд дээрээс гэж юу? Манай цуглаанд нэг тийм хүн ирсэн. Өөрөө бүх. Үлгүрт дүүжилж байгаа зоддог. Ажил дээр хүүхэд усаар, даралттай хүүхэд усаар итгэгч хүнийг шүршиж тамалдаг. Хоолыг нь асгадаг. Тийм хүн. Өөрөө ирсэн байна нэгтэй. Мөнгөтэй баян тансаг брэнд өмсөөл, тансаг машин унаал явж исэн. Гэхдээ амьдралд нь архиталт, зав хайрал бүхэл ёрмон байсан. Онгороо, бардам саксуу гэж дэндүү. Тэцэст нь амьдралын ёроолд орно шүү дээ. Тэр чинь ойлгомжтой шүү дээ. Нэг өдөр ёроол руу орсон. Тэгээ сүм дээр ирэх надтай уулзсан да. Тэгээ эзэнд итгээ зөв амьдрал руу орсон. Есүс Христэд итгээд. Тэгээ би тийм хүмүүст ярих үе зарим нь үгүйсгдэг. Басамжилдаг. Тэгээ би хэлдэг. Өөрийнхоороо яв, тултлаа яв. Гэхдээ эцэст нь яг хинэн жинхэнэ аврал байна гэвэл Есүс чамайг хүлээж авах болно. Чамд арга зам байгуул хийгээл үз. Тийм ээ. Тултал нь яваад үз. Тэг хүмүүс яваад. Дараа нь манай найз нар намайг Есүст итгэхэд чавлж байлаа. Намайг тэнэг балаа болцсон гэл. Тэг би хэлсэн. Над чиг балаа болчвол зүгээр юм биш үү гэсэн чи гайхаа харж. Тэг би архиудгүй болоо, тамхи татдаггүй болоо, эцэг ихээ зовоодгүй болоо, худал хэлж хулгай идэггүй болоо. Архитаж завхаардгүй болоо болчвол зүгээр юм биш үү? Та нар нэг ухаантай царайлаад энэ бүх бузар мөг хийж амьдарч юм штэ гэж хэлсэн. Тэгээ найзар маань балаа биш гэдэг гайрнаа өөрсдөө тэгээд тийм жоохон ицсэн мэнэ. Сонил амьдраад штэ гэж. Тэгээ дараа нь миний найзар нэг 5 жилийн дараанаас ирсэн те. Чиний зүв байжээ нараа. Тэр хооронд бид нар чинь амьдралаа сөөрүүлсэн, ханижлээ, хуурчсан, гэр бүл нь салтсан, зарим нь хоёр дахь амьдралаа зохиоцсон, зарим нь архитаж явж байгаа, гимтцэн. Тэгээд зарим нэг нь хүн амьтан гимтэйгээ шоронд орцсон. Ганц хоёр нь тэгээд бас буруу амьдарч байгаад айгүй хүнд өвчтөй болцсон тий. Тэгээд нэг найз маань бас нас уртсан. Асалт ороод архиуж явж байгаад. Тэгэл яг л хүсээгүй амьдралаараа хүн амьдрд юм дөө тэгээд. Тэг яг үндэ бол би бас ингэж боддог байсан шүү дээ. Би өөрийнхөө чадлаар л амьдрна. Би бол хүчтэй чадaltaй, би бол ухаантай амьдралыг хашрааж өгнө. Би хүчээрээ амьдрна гэж. Би өөртөө их итгэсэн хүн байсан. Харин тэгэл амьдралын нөгөө ёстой амьдрал чанагдаад ирэхлээрэ гэдэг шиг би амьдрал жижиг юм байна гэдгийг ойлгосон байхгүй. Амьдрал миний төсөлж яснаас дэндүү өргөн, дэндүү удам, дэндүү
гүн гүнзгий дэндүү адармата би амьдралд бол жижиг юм байна. Би бол амьдралыг хашраадаг юм байна гэдгийг ойлгосон. Харин надад энэ амьдралд ямар нэгэн сайн хүч, сайн нөлөө хэрэгтэй юм байна. Ялангуяа надад хүнээс илүү надад бурхан хүч хэрэгтэй юм байна. Бурханы тусламж хэрэгтэй юм байна. Тэгээд тэрийг ойлгосон доо. Тэгээд одоо 30 гаруй жил одоо цуглаанд явж гин, Библи уншиж гин. Тийм. Тэгэхээр энэ хугацаанд та ингээд юм өөрийнхөө одоо ухамсаргүйгээр өдөр дуулах те донтолтоосоо болж янз бүрийн зүйл хийх тийм юмд ерөөсөө 30 жилийн хугацаанд автаагүй гэсэн үг. Архинаас гарах нь надад айгүй хэцүү байсан. Би чинь 18 настайдаа архин дүр ингээд бүр дэндүү хүлэгдсэн. Салгалж eerүү гацаа болтлоо уусан шүү дээ. Тэгээд яста тэр бол амархан биш байсан. Архинаас гарахад хэдэн жилийн дараа та архинаас гарсан? За итгээд нэг жил дотор л гарсан дөө. Жилийн. Тий. Хэцүү сэрнэл 1 жилийн дотор гарсан гэж байна. 1 жилийн дотор гарсан. Тий. Тэгээд ерөнхийдөө бол яагаад гарсан их сонирхолтой юм болсон шүү дээ. Яста итгэмээргүй. Танаа нэвтрүүлгийн нэр чи итгэмээргүй юм бэлээ шүү дээ. Тий. Тэгэхээр итгэмээргүй юм болсон. За юу болов? Тэрийг нэг сонсч л да. Тий. Би Есүст итгээд Библи уншаад Есүстэй яриад Есүс амьд гэдгийг би мэдсэн. Тэгээд сүм гэж ердөөс би мэддэггүйсэн. Сүм гэж байдаг ч юм уугүй ч юм уу. Сонсоог амьдралдаа итгэгч хүнтэй би амьдралдаа таарч байгааг үзээгүй. Ээж минь ч нөгөө надад Библи авчирч өгөөл тийм. Тэгээд тэрийг нь уншаад би Есүстэй ярьсан чинь тэр надад ярьсан маш бодтой ярьсан шүү. Тэр бас урт бүх бол. Тэгээд би амьд нэгэнтэй ярьж байгаагаа би мэдсэн. Тэгээд би дараа нь итгэсний дараа нөгөө найзуудтайгаа нийлдэг найзуудтайгаа л нийлнэ штэ. Нөгөөд бол манай хүн 6 зингэл шоу тий. Тэгээд тэдэнтэйгээ нийлээд ингээд архитаад явхлаэр миний дотроос нэг өөр дуу хоолой. Энэ миний хувь тавилан биш. Энэ миний амьдрал биш шүү дээ гэдэг дуу хоолой дотор минь ингээ байнга сонсогдоод энэ миний амьдрал биш дээ. Би ингэж явах хэрэггүй шүү дээ. Тэгээ урд нь нөгөө арх зугаацж явахдаа айгу жаргалтай байдаг гэсэн шүү дээ. Шоудаа л хэвээр нэр хэдэн шил ярих уусан, ямар ярих уусан тэрүүгээрээ бахархдаг байсан чинь би шал өөр хүн болцсон. Харин шоудахлаараа гутардаг. Хизээч ад жаргал амсах байсан. Тэгээ энэ нь ёстой нэрэ төрөл арилцсан мэт болцсон л доо. Тэгээ бүр гайхдаг. Тэгээ гэртээ орж ирээд нөгөө Библиэс өгсөн гутал айгүй сонирхолтой. Бүү архитан согтур гэдэг үг гараад ирдэг. Айгаад би хаадаг. Тэгээ тэнгэр рүү харуул Есүс би одоо яаж амьдрах юм бэ? Би одоо яахаа мэдэхгүй байна. Сүм гэж мэдэхгүй. Тэгэж явж ягаад за сүм боллоо. За тэгээд үнэхээр сүмийн халгаар орсон тэр мөчөөс эхлээд одоо 30 гаруй жил одоо сүм таслаагүй явж байна гэж. За тэгээд миний анхны цагаан сар боллоо. Христ итгэснэ. Анхны цагаан сар боллоо. За нөгөө зуршлаараа бол би цагаан сараар айлд ороод архив шүү дээ. Мөөгийн ёс биш Монголын ёс. Эр хүн ялангуяа бөөн шалтгаан болгоод 3 удаа авах хэвээр. Гэтэл одоо би өөр хүн болчиход байна шүү дээ. Би уумааргүй байна. Тийм учраас би тэр цагаан сарын тэр шинийн нэгний өглөө би уулан дээр гараад. 6 цагаас би уулан дээр гарсан. Тэгээд 8 цаг хүртэл би уулан дээр байж байхдаа би Есүст ингэж хэлсэн. Есүсээ одоо Монголын цагаан сар болж байна. Мөөгийн ёс биш Монголын ёсоо айлд орохлоор архи хийж өгнө. Би эр хүн заавал 3 удаа уух хэрэгтэй байд юм аа гэд би Есүст хэлчих. Монгол соёлоо тайлбарласан шүү дээ. За нэг ийм байдгийг шүү манайд. Тийм байд юм аа. Би болохоор багаасаа эр хүн заавал 3 удаа уух хэрэгтэй гэд яг тийм итгэл үнэмшилтэй болсон байгаа шүү дээ. Яг нэг итгэл үнэмшлээрээ яваад архинд алдсан шүү дээ. Тийм учраас итгэл үнэмшил гэдэг бол зөвхөн шашинтай холбоогүй. Амьдралын утга учир үндсэн эр хүн байхын ч одоо үзэл бодол өөрөө нэг итгэл үнэмшил болж байгаа байхгүй. Миний итгэл үнэмшил эр хүн заавал уух хэрэгтэй. Уухгүй бол архинд үгүй гэж хэлвэл би нэг эр хүн байхаа үгүйсгээд байгаа юм шиг тийм ичгүүртэй эсрэгээрээ тийм мэдрэмжтэй байсан. Тийм учраас би одоо ярьж шít. Эр хүн 3 удаа уух хэрэгтэй байт юм аа. Тэгтэл одоо ингээ айл тэгээд ороод ингээ 3 удаа тий уухлаар хална. Халахлаар нэмнэ. Нэмэхлээр би нэг ухаан ороход би маш олон удаа мөрдөнд сэрсэн байхгүй. Цагдаагийн газарт сэрсэн. Тийм учраас би Есүст хэлсэн би ингэсэн. Би уумааргүй байна. Намайг хамгаалж өгөөч гэж би ингээ гуйж байгаа байхгүй. Намайг хамгаалж өгөөч.
За тэгээд 8 цаг шахалтаас намайг хамгаалаарай л гэсэн үг юм биш үү те. Тэр уулахгүй л ямар нэгэн байдлаар би За, ямар уумааргүй л нэгэн байсан. болоосаа. Би тий өөрөө уухгүй гэж хэлэхлээр нэг ичгүй. Ёс ямбгар төр төмбөр байгаад идэг яах вэ гэсэн юунд орсон биш. Тэр Монголоо Монголоо батлагдаагүй байж. алдсан юм шиг тий. Тийм л мэдрэмж төрөх гээд байгаа байхгүй. Тэгэл 8 цаг хүртэл би сайхан уулан дээр Есүстэй сайхан ярьж зогсож байгаа л орж ирээл тэгэл хуцаа өмсөөл ээжтэйгээ золгоол манай гэрийнх нь бүгд ирсэн байсан. Тэгээд манай ээж яахын очиж байгаа. Тэгээд манай ээж яахын татсан ээж минь ахуулахлаар армийн офицер хүн хурандаа хүн байсан. Тэгэл насаараа коммунист намаар явсан коммунист намын дээд сургууль төгссөн жинхэнэ атеист бурхангүй үзэлтэй хүн байгаа шүү дээ. Архич амир. Орсон чинь нөгөө Орох маань голтой нах. тийш дээ. Яг тэгээ битүүний урд өдөр нь Оросоос ороод ирсэн. Тэгээ баахан болор хондог аваад ширээ дүүрэн болор хондог. Тэгээд ах маань халдсан байсан. Тэгээ хэлж гин. Суу гэж юм. Суу. Тэгснэ яг л надад хэлж байгаа юм чи. Нараа. Хондгол бүгдэд тэгэл. За тэгээ би сүн төшгөр болчлоо. За уухгүй гэсэн ч одоо яана те. Аха. Тэгээ би босохдоо за Иесусээ та ах зах хүнээ хүндэл гэдэг. Ах зах хүнээ би хүндэлж байна. Тэгтээ ах зах хүн маань надад гэдэг. архив гэдэг. Би өөрөө хүсээгүй шүү. Та намайг хамгаалж өгөөч гэл яг тэрүүхэн оронд би бас дотроо Иесуст ярьж байгаа байхгүй. Тэгэл би боссон. Миний урд нэг дүүрэн нэг хүн уруулаа хөргөөл гарсан болтоо дүүрэн архитаа болор хондог байсан. Тэгээ би сэргээж хийх гээд бос зогсоод би тэр болор архитаа хондгыг аваад шилтэй арх аваад залдсан шилтэй арх байсан. Хийх гээл би ердөөс ингээл ойртуулж байгаа яг тэр мөчөд биш үү. Миний гарт байгаа хондог. Тас гэл маш чанга дуурсан. Бүх хүн цочоод над руу харсан. Би ч цочсон. Тэгэл юу болов гэж байжсэн чинь нэг 2 секундын дараа ч юм уу. Байжснаа миний гарт байгаа тэр болор хондгоны ёроол нь салаад ширээн дээр тог гэж очиж байгаа. Яг жингүүж байгаа юм шиг. Араас нөгөө дүүрэн архтай байсан шүү дээ. Бол гэл яг жингүүж байгаа юм шиг. Яг slow motion. Бол гэл гоч байгаа. Тэгээ би яасан бэ гэхээр би нүдээр хараагүй. Би яг сэтгэлдээ яг юу харсан гэж. Энэ нүдээр харагдаагүй. Гэхдээ миний дотор харагдсан. Гэрэлцсэн хувцастаа хүн гарч ирээд сэлмэр миний гарт байгаа хондгыг завчсан байхгүй. Тас гэж дуурсан. Тэгээ би айсан. Би амар айсан. Би тийм аим хүн биш л. Гэхдээ сүнслэг юм болоход би тэр үед би явлаа айсан. Тэгээ би Есүст итгэсэн. Энэ Есүс чи архин тургун биш тэгэл би хашгирсан. Тэгэл ээж маань нөгөө мэрэгчлэгч ээж маань байгаа шүү дээ. Нөгөө шашингүй үцэлтэй коммунист намын дээд сургууль төгссөн. Насаараа армийн одоо офицер явсан хүн. Тэгээ манай гэр бүлийнх нь бүгд тэр салж унсан хондгоны ёроолыг хараад ингээ тэр хондгыг аваад ёроолтоо аваад үзэж байгаа. Тэгсэн чинь тэр юмны хагарсан юмны ёроол морол чинь нэг сэртгэр, дали нэг тийм нэг үйлдвэрийн дефект энэ төр байсан. Ямар нэгэн байдлаар нэг тийм байдэн шүү. Тэр тгийг. Үйлдвэрээсээ нөгөө амсар таг хоёр ямар гоё цэвэрхэн байдаг вүлээ. Ёроол нь яг тийм төгс салцсан байсан байхгүй. Сав гэж салгацсан гэж. Бүр хөрөөдөө салгацсан юм шиг. Дэндүү бүр үйлдвэрээр тэгээ гараад ирсэн юм шиг. Тэрийг хараад энэ ердөөсөө энэ бол жирийн юм биш байна. Энэ энгийн тохиолдол биш байна гэдгийг угаасаа ойлгоо. Тэгээд хараад. Тэгээд манай ээж тэрийг хараад нөгөө мэрэг төлөгч хүн чинь татчихсан тамхи унтраагаал Есүс байд юм байна. Энэ мөчөөс эхлэн би Есүсийг дагаж амьдрнаа гэж ээж минь итгэж болсон. Тэгээ итгэж болсон шүү дээ. Ээж минь тамхи унтраасан тэрнээс хойш манай ээж эзэж тамхи татаагүй. Нөгөө ахяас нөгөө орс шоколад. Бурхан байд юм байна гэж хэлсэн. Тэгээд цагаан сараар орж ирсэн, гэрт нь орж ирсэн бүх хүнд ах маань хүмүүс тэр хондгыг үзүүлээд Есүс байд юм байна хараа гэд. Араа хондог өрсөн чинь ингээд байхгүй болцсон. Энэ хараа тэгэл үзүүлсэн. Тэгээд тэр ах маань Есүст итгэсэн. Бас уу? Итгэсэн. Тэгээд за. Библи уншиж, Есүстэй ярьж залбирдаг болоод ингээд одоо ч 30 гаруй жилийн өмнөх юм ярьж штэ. Тэг ах маань настай хүн байсан. Тэгээд хэдэн жил амьдраа. Тэгээд харин ээж маань одоо хүртэл өндөр настай байгаа шүү.
Христэд итгэдэг. Тэг итгэмээргүй. Би ийм итгэмээргүй юмыг ярил зөндөө ийм сонслог юмыг ярина л да. Гэтэ энэ сонслог зүйл бол зөвхөн одоо итгэгч хүмүүс ч биш. Итгэдэггүй хүмүүс ч гэсэндээ янз бүрийн ийм сонслог юмыг харж мэдэрсэн байдаг. Нэрхий үзэгдэл, муу ерийн сүнс тэр хүмүүс одоо яг ийм сүнс чөтгөр энэ төр яриад за байдг юм байна гэж бодонгууд ингээ бас жоох айш штэ тий. За одоо яана энэ ч бас юм байгаа тань нэ тэрэг. Тэгэхээр бас өмнө нь бол мэдэхгүй байхтай айхгүйсэн. За одоо мэддэг боллоо гэхээр ингээ айгаад эхлэх юм бол энэ ч бас эрүүл бус амьдралын хэм маяг болоод эхэлнэ. Тэгэхээр энэ нь одоо яг яаж ийн гэсэн үг вэ? Одоо тийм айцтай болчлоо. Одоо чинь манай нэвтрүүлгийг сонсонгуудаа нэг хүн бас юм айгүй одоо ийм сүнслэг байдлаар юмыг хүлээж авдаг хүн байж болно шүү дээ. Одоо тийм ер бус юмд идэх дуртай. Тийм хүмүүс жишээ нь ингээ хүлээж авангуудаа айгаад эхэлвэл яах вэ гэж асуудал үүснэ шүү дээ. Яг үнэндээ бол Христ итгээд айдаг болчтой юм биш ээ. Харин итгэхээс өмнө хүмүүс ийм сүнслэг юмыг сонсож, ийм сүнслэг юмыг үзэж харсан хүмүүс маш их айцтай байдаг. Тэр айцаасаа болоод мухар сүсэгт автаад яаж энэ чөтгөр, энэ хараалаас, энэ муухай зүйлээс салах уу гэд элдв янзын зан үйл хийгээд ингээд улам бүр зовоогоод яваад байдаг. Ямар ч аврал байхгүй, амар тайван нь хизээч ирэхгүй. Тэгэл өөрсдийгөө хуураад элдв янзын энийг ингэж хариулаад тэгээд ингээд мэхлэгч хүмүүстээр тий яг өөрсдийнх нь тэр айдас мухар сүсэг дээр нь тоглож байгаа нөгөө мэхлэгчд байна шүү дээ бас. Тэгэл ийм хүмүүст хамаг юмаа барьж гүгээл идэг. Тий энэхээр харамсалтай. Харин Есүс Христэд итгээд яг тэр энэ харанхуй хүчний талаар яг үнний мэдлэгийг олж аваад ирэхлээр энэ мухар сүсгийн айдсаасаа чөлөөлөгдөөд урд нь боол байсан бол харин одоо бол боол биш. Харин одоо бол тэмцэж эхэлдэг. Одоо бол тэр өөрсдийг нь боолчилж байсан, үе дамжин боолчилж байсан тэр муу ерийн сүнсний эсрэг би тулдах ёстой юм байна. Би энийг амьдралаасаа зайлуулж гэр бүл үр удмаасаа зайлуулах ёстой юм байна. Энэ бузар муугийн тэр уруу татлага, тэр залмих, тэр элдв тачаалаар, мах бодын хүсэл тачаалаар ингэж хүмүүсийг олзолж авдаг байхгүй. Тий. Тэр бүх өөрөө олзлогдсон байсан тэр буруу муу зуршлуудаасаа эдгэр чөлөөлөгдөөд дахиад тэр уруу татлага ирэх үед дархлаатай болчдөг өөрөөр хэлбэл. За одоо яг урд нь яаж би энэнд хүлэгдэж унаж тийм ээ эзэмдүүлж явж исэн. Одоо болохгүй шүү. Одоо үгүй шүү. Одоо Есүсийн нэрээр. Яг тэгэхээр Есүс итгэгчдэрт нэг гайхалтай одоо боломж амласан. Есүс өөрөө чөтгөрүүдийг зайлуулж ясан тийм үү? Тэр түмэн легион сүнсэнд эзлэгдсэн хүнийг чөлөөлж исэн. Тэгээ Есүс бас өөрт итгэгч хүмүүст нэгэн гайхалтай эрх мэдэл өгсөн нь энэ дэлхийн ямар ч харанхуй хүч, ямар ч чөтгөрийн хүч тэд хідүүлээ байсан ч, тэд хинэн ч байсан Христэд итгэгч хүний амьдрал руу довтлон ирэхэд тэр хүн өөрөө эрүүл сарвал ухаантай байгаад чин итгэл сүсгтэй байгаад эзэн Есүс Христ тэднийг ялчсан гэдгийг тэр хүн итгэж ухамсарласан бол энэ нэрээр Есүсийн нэрээр зүгээр төвөггүй хүн миний амьдралаас зайл гэж тушаах эрхийг авсан байхгүй. Есүсийн нэрээр шүү. Библиэлд хэлсэн байдаг. Есүсийн нэрийг дуудсан хүн болгон аврагдана. Энэ нэрийг сонссон бүх чөтгөрүүд бэмбэгнэн чичирдэг юм а гэж. Тийм учраас Есүсийн нэрээр бид чөтгөрүүдийг зайлуулах эрх мэдлийг авсан. Боддоо би зүгээр ингийн хүн моёрын сүнсэнд хүлэгдэж, боолчлогдож, буруу муу зуршилд идэгдэж амьдралдаа гэр бүлээрээ яг үндэ бол тэр сүнслэг боолчлд байсан. Гэтэл Есүст итгээд одоо Есүсийн нэрээр чөтгөрүүдийг зайлуулсан чинь зайлж байна гэж та нар боддоо. Есүсийн нэрээр залбирж байрангууд хүмүүс ингээд тэглэв яа өөрчлөгдөж байгаа юм зөндөө харсан. Би мундагтай биш. Би бол зүгээр сул дорой хүн шүү дээ. Би бол хинч биш. Яг үнэндээ бол сул дорой л хүн. Гэтэл тийм сул дорой энгийн нэгэн Есүсийн нэрийг дуудаад амьдралаасаа өөрөөсөө бусад зов зүдэрсэн хүмүүсээс тэр хүмүүс надад моёрын сүнс байна. Миний амьдралд хараал байна. Би яг энийг мэдрээд байна. Миний төлөө залбирч өгөөч. Тэр муу сүнсийг надаас зайлуулж өгөөч гэд хүн яг ойлгоод хүсэж ирсэн хүмүүсээс ялангуяа чөтгөрийг зайлуулахад маш амархан байдаг. Есүсийн нэрийг дуудаад
зайлих. Тэгээд тэр хүн Есүсийн нэрийг дуудаад өөрөө хүртэл Есүсээ гэж энэ нэрийг дуудаад Есүстэй ярихад Есүс тэр хүнийг сонсноо. Учир нь Есүс амласан миний нэрийг дуудсан хүн болгоныг би сонсох болно гэж. Жишээлбэл ингэж үзэж болно. Одоо би тэрийн ярьцлагыг хүмүүс сонсож байгаа шүү дээ. Магадгүй хин нэгэн хүн яг амьдралд нь тэр хараал, гим нүгэл, тэр муурын сүнсний хүлээс байгаад байгаа. Гэр оронд нь айдас байгаад байгаа. Тэг сэтгцийн хувьд айдастай. Эсвэл бүр өөрчлөлт орцсон. Маш хэцүү явж байгаа хүмүүс зөндөө байгаа. Муурын сүнс хүмүүст шүглэх үед хүмүүсийн сэтгэл санаа өөр болчдөг. Амар тайвангүй, айдсаар дүүрэн, төгшүүр, байнгын төгшүүр, тэгээд шин унтаж чадахгүй, нойргүйдэл ингэсээр байгаа сэтгцэн өөрчлөлтөнд орчдөг. Сэтгэц өвчлөдөг. Тэгээд олон сэтгцийн өвчлөлийн одоо цаана нь бас муурын сүнсний нөлөө байдаг. Заримдаа сэтгцийн өөрчлөлтөнд орсон хүмүүсийн одоо нөлөө нь муурын сүнснээс тусдаа байнгын одоо гэр бүлд нөхнийг хүчирхийлэгч, дарамтлагч, байнгын одоо нэг хүүхдэн сэтгэлийн зовоодог эсвэл нэг ажил дээр нь гарсан янз бүрийн асуудал амьдралд нь болсон нэг тийм хэцүү одоо зүйлээс болоод хүний сэтгэл санаа гэмтчихдэг байхгүй. Бие махбод одоо аваар ослоор гэмтчихдэг шиг, унаад гэмтчихдэг шиг хүний сэтгэл зүй гэмтчихдэг. Энэ бол мэдээж бас муурын сүнснээс шүглснээс бол тусдаа бас асуудал болчихж байгаа. За энийг бол мэдээж сэтгэл зүйн эмчилгээгээр гэдэг шүү дээ. Сэтгэл зүйн эмчилгээгээр юм уу ингээд сэтгэл заслаар ингээд эдгэрч болно. Гэтэл энүүгээр эдгэрхгүй өөр төрөл байна. Энийний цаана муу сүнс байгаад байдаг. Гэхдээ муу сүнс ихэнхдээ бас яадаг вэхлээр сэтгэл санаа нь гэмтдсэн тийм ээ. Цоцролд ороод айдас давтаад ингээд сэтгэл санаа нь өвчлөлтсөн хүний яг тэр нөхцөл байдал дээр чөтгөр бас шүглээд ороод ирдэг байхгүй. Надад нэг ийм тохиолж ирсэн. Манай нэг найзын маань ээж нь ингээд галзуурцсан гэж ярьдаг штэ. Тийм галзуурцсан. Тэгээ ягаад тэгэхээр ойлгомжтой. Хоёр хүн ойлаа яригч. Тэгээд бас нэг хөө охин хоёртой тэр хоёрын сэтгцийн өвчтөд өөрчлөлтөө төрөлхөөсөн. Тэгээ ийм одоо гэрт байхлаар байгаа хоёрын сэтгцийн өөрчлөлтөө хөө охин хоёр том нь отхон нь. Тэгээ дунд төрсөн хоёр хүн болохоор хоёулаа аимшигтай аригчин байнга зодоо хийн гэр орондоо байнга аригцэн тэгэл ердөөсөө тийм амьдрал донд явж байгаа тэр ихийн сэтгэл нь гимтээд тэг галзуурч байгаа. Тэгээ нэг удаа би гэрт нь орсон чинь манай найз том өрөөндөө архитаа суужсан. Манай найзууд бүгдээрээ цугларсан. Тэгээ би итгэж болсон пастор болсон байсан л да. Тэгээ би нөгөө өрөөнд нь орсон чи ээж нь Орсын нөгөө төмөр бүрштэй төмөр ороод идэв штэ. Тэр үнд олсоор хүлүүлсэн. Явж байгаа байхгүй ээж нь галзуурсан. Тэгээ имлэг авах болцсон. Имлэг авахгүй байна гэдэг. Удаадаар очсоор байгаа. Тэгээ ээж нь ээжигээ олсоор хүлцсэн оронд. Амар өрөвдөлт харагдсан. Тэгээ би нөгөө төмөрөнд орохлоор нөгөө согтуучуд чинь ингээд тоосон юм байхгүй тий. Тэгээ өмөр залхацсан байгаа юм л тий. Тэгээ би ээжийнх нь төлөө ингээд залбирлаа. Эцэн минь одоо би Есүст итгэсэн хүн тий. Тэгээ би ээж дээр нь гараа тавиад Библи хэлдэг өвчтөн хүн дээр гар тавиад залбираараа гэдэг. Тэгээ би ээж дээр нь гар тавиад өрөөгөөд эзэн та эдгэж өгөөч. Би эдгэж чадахгүй шүү дээ. Би бол зүгээр л энгийн л хүн шүү дээ. Би Есүсээс тэр агуу нэгнээс л гуйж байгаа. Есүс ягаад гэвэл өөрөө тэр бүхнийг хийж ирсэн. Есүс маш олон өвчтөн хүмүүсийг тэр байтугай Есүс өгсөн хүнийг хүртэ амьлуулж ирсэн шүү дээ. Тийм агуу хүчрэг тэр Есүсийн нэрийг дуудаад би залбирч Есүсээс гуйлаа эдгэж өгөөч миний найзыг ээжийг эгчийг минь эдгэж өгөөрэй гэд. Тэгээд би Есүс гуйгаал суугадлаа. Тэгсэн чинь гинт нөгөө өвчтөн хүн дээр тос төрхөд залбирвал эдгэрнэ гэсэн бас Библиэлд нэг тийм амлалт байд. Тос ямар тос? Тэгэл Израильчууд бол тэр үед бол янз бүрийн одоо үнэртэй мэдээж малын гаралтай биш те ургамлын гаралтай янз бүрийн одоо үнэрт тансаг нардын тос ч юм уу мир те оливийн тос ч юм уу янз бүрийн Библиэлд тоснууд бичигдсэн байдаг л да. Тэгээд тийм тосоор тосолдог байсан. Харин бидний хувьд бол яг хөө мэдээж заримдаа бид нар Израилаас захиалаар болоод ирдэг эсвэл хамаагүй ургамлын гаралтай бол учир нь биш тосондоо биш. Тэгээд тосондоо бол нэг учир нь байхгүй. Тийм учраас би
тэр үед яасан. Тэг найзаагаа дуудаад тус байна уу гэсэн чинь хөрөгчөнд нь 9 тус тий байгаагүй боддоо. Зүгээр л урд нь ширээ дүүрэн арх байхад хөрөгчөнд нь 9 тус байхгүй байж байгаа байхгүй. Тийм л айлсан байна тий. Тэг би 9 тус ажиалаас гоогаад ирсэн. Тэгсэн чинь найз маань нэг цагаан аяг аваад гарлаа. Дундуур 9 тусыг ороод ирж байна. Тэг согтуу. Тэг би 9 одоо тэр тос авчруулахаас өмнө би эхлээд баг хоолоогоос хөтл би юу гэж залбирсан бэ гэхээр Есүсийн нэрээр ихчид минь шүглсэн тэр муурын сүнс зайл гэж би орилоодсан байхгүй. Хашгираалаас. Тэгэд ихч маань эдгэрдэгвэ. Галзуу хിവэрэ. Тэгээ би хоолооч сөөлөө баг ядарлаа. Хамаг хүчээрээ хашгиршгэлэр чи хүн чи ядардаг юм байна шүү дээ. Өөрөө зайлуулах гэдэг юм шиг. Өөрөө л хашгираад байгаа шүү дээ. Тэгээд яг ядраад би сууж явахдаа би ингэж бодсон. Хэрвээ муурын сүнс чөтгөр шүглдсэн бол би ямар ч л байсан Есүсийн нэрээр ёстой арилаа зайлтал залбирчлаа гэдгийг би бол мэдээд байгаа. Ёстой нэрээ би итгэлээрээ залбирсан тий. Итгэлээрээ хөөсөн. Есүсийн нэрээр ёстой чи шүглсэн бол гар зайл гэж хашгираад байгаа шүү дээ. Есүсийн нэрээр гэл хашгираад байсан. Тэгээд гардгвэ. Зайлдгүү, эдгэрдгүү. Тэгээ би тэгвэл чөтгөр бодож байгаа шүү дээ. За би чөтгөр мүтгэр гэж байдаг бол ёстой зайлахаар залбирцсан. Зайлахаар болчихсон. Тэгээд эдгэрэхгүй байна. Тэгвэл энэ одоо өвчин юм болоо гэж бодсон байхгүй. Тэгвэл өвчтөн хүнийг яг легал бос нөгөө библиэ бодсон чинь тослоод залбир гэдэг үг санагтаад тэгээд би найзаагаа тосонд гүйлгсэн байхгүй. Тэгээд нэг ороод ирэнгүүт нь тэгээд тос аваад ороод ирлээ. Тэгээд би хэллээ бас нанаа найз урд нь ч ярьжсэн итгэдэггүй юм л та намайг шолоол явж яадаг. Тэгээ ээж нь ийм байдалд орсон байгаа юм чинь би хэллээ. За миний найз хоёулаа хамт залбирая. 2 ба 3 хүн залбирвал үр нөлөөтэй гэж Библи хэлдэг. Тэгээ чи ч гэсэн Есүсийг дуудаад ээж хадлаа залбир гэсэн чинь найз маань миний хажууд өвдөглөөд тэгээ бид хоёр хамт залбирсан чинь миний найз өөлж ирсэн. Есүсээ та байдсан бол миний ээжийг эдгээгээд өгчлөө гэд яг энд цөхрөөд яг цорхороод өөлж байгаа юм найз. Тэгээ би тосыг нь ээжийнхэн толгой дээр нь төрхөөд Есүсээ өвчтөн хүнийг та тослоо залбир гэдэг. Би тослоо залбир чинь та өрөөж өгөөрөө эдгэж өгөөрөө чөтгөр möтгэр байдаг бол би сая тий яста хөөхөрөөл яста зайлтал залбирчлаа. Одоо ингээд эдгэрхгүй байгаа юм чинь магадгүй өвчин байвал бас та эдгэж өгөөрөө гэж Иесустэй сайхан яриад залбирсан чинь ээж нь намайг хараад хүй миний хүү сайн үе зээрсэн гэж байгаа. Тэгэл би олсын цайлаад үнсүүлээл дагуулад том өрөөнд оруулаа. Тэгээд нөгөө эрүүлэн согтуугаас согтуу нь галзуугаас айна гэж яг үнэ юм бэл. Согтуу архитаа сууж байгаа найз нар маань галзуурцсан ээж нь ингээд намайг дагаад орж ирээд хүй миний хүүхдүүд сайн уу? Хөөе цаагийн миний хүү зээрсэн гэхэд согтуу хүмүүс арх нь гарцсан шүү дээ хагаад. Тийм болж ирсэн. Тэгээ тэрнээс болж манай найз нар бас Иесус ямар агуучтай юм бэ. Тэгээ манай тэр найз бол тэнд байсан найзуудын ихэнх нь итгэсэн. Тий. Тэр цоогийн гэдэг нь одоо манай цогт баяр пастор шүү дээ, цоогийн пастор. Нөө манай нэвтрүүлгээр орж ирсэн шүү дээ. Оо за тэр үед бас харсан байгаа шүү дээ. Тий. За 6 сард бас бид нар подкастаар оруулна гэж төлөвлөсөн байгаа. Тэгэхээр тэр үед давхар асууя. Тэгж ярьж илээ үнэнөө гэдэг. Оо тэгээ асуугаарай тий. За баярлалаа. Тэрийн цаг маань ер нь бол өнгөрцөн байгаа. Тэгэхээр ямар ч байсан сайхан түүх ярьж өгсөнд баярлалаа. Тэгээд энэ түүхээр бас дамжуулаад сонсогчд маань олон зүйлийг ойлгосон болов уу гэж бодож байна. Есүсийн нэрээр л залбираад үзээрэй тий. Хэрвээ гэр оронд чинь та өөрөө ч гэсэндээ тийм хэцүү хүн байгаа бол хэн нэгэн хүнд хандхаас илүү Есүс гэдэг энэ ариун нэрийг дуудаад Есүсээ та эдгэж өгөөч, аварч өгөөч, чөлөөлж өгөөч. Ингээд гуугаад үзээрэй. Танаас юу ч алдах юм байхгүй. Танаас ямар ч өргөл барьцсан нэхгүй. Зүгээр. Одоо тань дээр хүрээд өө би наа хүн дээр ч очив юм чи гингүү та ирэнгүүд за нэг 60,000 болдго юм да энэ төр гэсэн байхгүй. Одоо яг ингэ бас амын асууж л юм байхгүй те. Хэзээ ч тийм байхгүй шүү дээ. Тийм. Ой тэгэх юм бол яста там руу явах хэлгүй. Тэгээ Библи бидэнд хэлдэг. Хайрыг минь чи үнэгүй авсан бусдад бас үнэгүй өгч бай. Миний нэрээр чи итгэл авсан минийх гэж хэлэгдэхээр амьдраарай гэж. Тэгээ бид нэр энэ бүх эрүүлийг бид нар хизээч зардггүй. Хүмүүс сайн дураараа бурханд талархаж өргөл өргөдөг би ч гэсэндээ.
эзэндээ өргөлж 7 хоног болгон сүм дээр ирээд би өргөлөө өргөдөг. Тэгээ эзэндээ Тэр нь одоо их нартай ерөөсөө холбоогүй юу? Юутай Ямар ч төлбөр биш үү те тэр төлбөр биш. сайн дүрэ. Өгөхгүй ч байсан болно гэсэн үг үстэй. Өгөхгүй ч байсан болно. Тэр хүний л өөрийнх нь зүрх сэтгэлийн асуудал байгаа юм л та. Гэхдээ хүн өгдөг болчтой юм дөө. Угаасаа яг тэгэхээр талархаад баярлаад. Та бол одоо энийг дандаа сайн дураараа өгдөг мөнгө өгөх бол тэглгүй яг би одоо өмнө нь бол одоо Сталамбо дээр очиод хамаг мөнгө өгөөл архинаас гарах гал нэг өсвөр насны хүүхэд тэр үед чинь бас мөнгө хатуу байх үед 1000 төгрөг олоод ир те. Тэгээ дээрэс нь нэг шил архиа үед ир гээл тэгэл яг орлого байхгүй өсвөр насны хүүхэд архинаас гарах гад ирцэн байна. Тэг мөнгө байхгүй юм чи яг дээр мигэл хүн дээрэмдэл тэгэл али мөнгө өдөр байна архинаас тэгэл авчирна шүү дээ. Гэв тэрийг хийчихэл шүүхээр орох гэж байгаа маа гэл тэгэл за тийм юм авид тэгэл авчирч үгээл аргалуулаад за энийг шүүхээр орохдоо будаа цацчаараа гэл шүүхийн тангийн дотор цацаа шүү гэл. Тий. Тэг юм тэргээ аргалуулах гэж те хизээч засрах гэж биш. Зүгээр аргалуулаад бүх юмыг худлаа аргалуулна, хулгайгаа аргалуулна, гим тэргээ аргалуулна. Ийм байж болохгүй шүү дээ. Бид нэр ийм худлаа хийж болохгүй тий. Харин бид нар энэ гим нүглээ хаях хэрэгтэй. Бузар мухаага болох хэрэгтэй. Тэгээ Библи худалчун цаашид бити хулгайч бити хулгайл. Харин бусдын өөрийн болон бусдын сайн сайхны төлөө амьдраараа л гэж хэлдэг. Тэгээ би эцэст нь хэлэхэд бурхан бол хайр. Бид нар Христ итгэхдээ хайрлаж сурдаг. Анижлээ өөр хүүхдүүдээ аав ээжигээ хүмүүсийг тэр байтугай Библи бидэнд дайснаа хайрл гэж хэлдэг. Үзэн ядал бүхний цаана нөгөө чөтгөр шулман судал байдаг. Тэр биднийг өөр хооронд минь алалцуулж гэр бүлд минь үнэхээр хорон мухаг л үзэн ядалтыг л хагарлыг л авчрахыг хүсдэг. Энэний цаана тэр харанхуй хүчил байдаг. Харин бурханд итгэхийн утга учир бол хайр, амар тайван, баяр хөөр, сайхан сэтгэл, яста өгөх, бусдаас авах гэж хамаг бузар мөг бодож, уралдуулж төлөвлөж хийдэг байсан бол харин одоо бид бусдад яаж хуваалцах вэ гэж боддог шин. За баярлалаа. За тэгэхээр сонсогч танд итгэмээргүй гэхдээ подкаст маань хүрлээ. За тэгээд чөтгөр байдаг гэдг нь итгэмээргүй маа. Гэхдээ үнэн үү гэсэн сэдвээр Есүсийн хаанчлал Христийн чуулганы пастор ноён нар мандахтай ярилцлаа. Тэг өнөөдрийн подкастаар дамжуулаад чөтгөр байдаг хэсэг талаар та бас олон зүйлийг бодсон бах. За тэгээд бас ярьж байгаа зүйлсээс нь олон зүйлийг бас ойлгосон бах. Тэгээд дараагийн подкастаар эрг уулзцаая. Бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн танд маш их баярлалаа. Баярлалаа.